Сайн бацгааны үзэгчдээ Чек Палас подкастын маань шинэхэн дугаар үзэгч танд хүрэх гэж байна. За өнөөдөр бол 5 дугаар сарын 3-ны өдөр дэлхийн хэвлэлийн эрхчлөөний өдөр тохиож байгаа юм өдөр байгаа. Тэгээ энэ өдөртэй холбоотойгоор өнөөдрийнхөө подкастын зочныг бид урьсан байгаа. За өнөөдрийн зочноор Эргэлт цэцэгмээ сайтын эрхлэгч Хүрлбаатар өргөдөн оролцож байна. За өглөөдөө энэ өдрийн мэндийг хүргэе. За мөн дэлхийн хэвлэлийн эрхчлөөний өдрийн мэндийг хүргэе. За танд ч бас дэлхийн хэвлэлийн эрхчлөөний баярын төргийа. За тэгээ урилгын маань хүлээж авч ирсэнд баярлалаа. Тэгээ өнөөдөр бид хоёр одоо хэвлэлийн эрхчлөөний өдрөөр бас Монголын сэтгүүл зүйг одоо тойрсон асуудлаар бас ярилцъя гэд хүрлээгөө урьсан байгаа. Тэгээ хүрлээ битэрийн хувьд өнөөдөр багш, сэтгүүлч, хөтлөгч гэдэг сэдвийн хүрээнд бас ярих агуулга сэдв маань бол өргөн бас их сонирхолтой болох болоо гэж бодож байна. Тэгээд нэг дурсамжийг хэлэхэд битэр яг одоо 21 жилийн өмнө хүлээ маань одоо туранхай шархуу сэтгүүлч болохоор одоо их сургуулийн бас гасгаж за би ч гэсэн шинэхэн дөнгөж одоо их сургуулийн багш болох гээд ирсэн. Ингээд бит хоёр маань одоо багш авийн барилгатай болоод өнөөдөр бас ингээд 21 жил болсон байна. Тэгээд маш их хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд бас хүрлээ маань одоо өөрийн гэсэн ийм одоо сайтаа үүсгэн байгуулад өнөөдөр сэтгүүл зүйн салбарт бас мэрэгжлийн одоо сэтгүүл зүйг өнгөлөөд явж байгаа багшийн хувьд бол маш их бахархалтай байдаг. За тэгээд эхнийх асуултыг хоёулаа ер нь яг энэ сэтгүүлч гэдэг мэрэгжлийн хүлээ маань яагаад сонгоод орж ирэх болов? Яагаад энэ салбарын хүн болохоор шийдээд орж ирсэн? Тэр тусламж руу очиад яриагаа эхлэв. Ер нь бол одоо 21 жилийн өмнө сэтгүүлч болох гээд Төв аймгийн Эрдэнэ цан цумаасаа ирээд сургуульд ороод тэгээд одоо манай ангийн багш болоод ингээ ирж исэн байна. Одоо эргээд урсан ч одоо 21 жил гэдэг ч бас урт хугацаа байна шүү. Одоо бас нэлийн өрс. Ер нь яагаад сэтгүүлч болсон бэ гэхээр багадаа нэг жоохон юм бичих авьяастай байсан юм бэл. Тэр авьяас нь юу юм бэ гэхээр шүлэг бичих ч юм уу одоо юу байсан ч ер нь жоохон эсэ маягийн юмыг л ер нь хүүхэд байхдаа бичих дур сонирхолтой. Тэгээ ер нь хүмүүсийн амьдралын түүхийг ер нь ингээд нэг юм ам дамжиж яригддаг шүү дээ. Одоо сумынхан тэр хүн одоо тэгжсэн гинлээ. Тийм амьдралаар амьдарч исэн гинлээ. Тэр нь надад их тийм сонирхолтой санагддаг байгаад. За тэгэл ер нь бол ер нь сэтгүүлч болох юм байна. Шудрагс хүүхэд байхдаа нэг юм суусан юм гэх юм бол нэг юм шудраг ёсны талаар нэг юм өнцөг маань жоохон шүмжлэгч маягийн тийм өнцөгтэй хүүхэд байсан байна. Одоо сургуулийнхаа багш нарыг болохгүй байна. За хүүхдүүд ийм байна гэд. Ингээд нэг юм өнцөгтэй хардаг байжгаад ер нь тэгэд сэтгүүлч болох хэрэгтэй юм байна гэж бодоол. Тэгэл сэтгүүлч болсон түүхтэй те. Анхныхаа ажлын гарааг хүлээж чинь сониос эхэлж исэн төгтэй тий. Хойд өдөр тутмын нийгмийн тал сонирн байна тий. Хэдвэр курстэй таадман дадлахт гараад. 2 дугаар курстэй, 3 дугаар курстэй юм. 2 дугаар курстэй 100-ны мэдээ сонд дадлах хийгээд тэгээ 100-ны мэдээ сонд дадлах хийж байхдаа нэг урам аваад ямар урам авсан бэ гэдэг л багш. Ингэсэн. Нөгөө модны цайз захтар манай нэг найз ажилд байсан юм л. Тэгээ тэнд очиод ингээд байж хахлаа нөгөө хөрөө араам дээр нөгөө хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдаад залуучууд нэг үл ингээд юм том модонд ингээд харвуулдаг. Тэг ингээд элгэн бицраад нас урчдаг. Эсвэл ингээд нөгөө нэг юм галтмалт яагаад ингээд хурууга хөрөө араамд ингээд захилгаа өрөөнд ингээд авчдаг. Тэгээд нэг тим залуучууд юм дүүрэн тим орчин бахлын оюутан бахта тэрийг нөгөө анх хөндөж гаргаж ирч хийгээд тэгээд тэр маань бас нэлийн гайгүй 100-ны мэдээ сонд бас яригадаад энэ ч бас сайн сурчлага хийчмээр хүүхд юм биш үү гэд. Ингээд нэг урам аваад тэгээд нийгмийн төл сонд анх байгуулагдаад ер нь яг миний үеийн залуучууд орж ирж байна гэхээр тэндээс дадлага хийгээд тэгээд ажлынхаа гарааг эхэлсэн байна. За тэгээ ажлынхаа гарааг эхлээд байнгут нэг өөрийгөө бас нэг олохгүй л юу хийх юм бол одоо хөдөөний хөдөлмж одоо морь бүх хийх юм болоо одоо спортын сэтгүүлч байх юм бол юу байх юм бол гэж бодоод гэсэн чинь тухайн үед нөгөө юу хийсэн хавар яг сургуульд харсны дараа одоо ингээд наадам болохоос нэг хэдхэн хоног юм байжсэн чи нөгөө шонхор шууг тэр үед нөгөө амар олон тоогоор нь барьдаг авдаг байжгаад тэгээ шонхор шууны өгөөшөөр нөгөө гандангийн тагтаа хулгаалдаг ийм нэг юм сонсоод тэгээ өглөө нь эртээ тэр чинь нөгөө оюутан болохлоор нөгөө таксины ч мөнгө байхгүй юм чинь ангийнхаа хүүхдэнд гандан тоноод 10 жил анги хүүхдэнд тэгээ өглөө нь 5 өнгөрөөд босоод тэгээ гандан дээр очиод ажиглалт хийгээд нэг юм жижигхэн савнгийн хайрцаг шиг нэг жижигхэн аппараттай. Тэгээ яг байжгаад нөгөө нэг юм том хар жип ирээл тэгэл тэр гандангийн хэдийн хүмүүс нэгийг 5000 гарч үлэн гэдэг нэг өгдөг тагтаа. Тэгээ тэр тагтаа бариад ингээд цүнх мөнгөндөө хийж байгаа мэж байгааг яагаад. Тэгээ нэг сурвалжлага хийгээд
тэр маань бас тухайн үед бас нөгөө яг тийм оюут хүүхдэд бол ерэн сурчлах л маягийн сурчлага болчихж байгаа. Тэгэд эндээс эхлээл би ер нь жоохон сэтгүүлчээр ажиллаж болох юм байна. Тэр тусмаа ерэн сурчлах чиглэлээр ер нь ажиллаж болох юм байна гэсэн нэг ийм юмтай болж аваад тэгэл оюутан багасаа тэр чигээр ингээд юм ажиллаад эхэлсэн. За яг ингээд ажиллаа байжсэн чинь нөгөө 2007 сарын 1-ний хэрэг бас гараад 8 оны 2008 оны 7 сарын 1-ний тэр айхтар нөгөө нэг Монгол Ардын намны сонгуулийн дараах бүх асуудал үүссэн. За энэ дээр яасан бэ гэхээр баахан олон залуучдыг барьцсан гэд. Намайг нэг оюутан хүүхдээ чи иргэнд байжсэн яваад сурчлага хийдэг явуулдаг байхгүй. Тэгээд нөгөө Дэнжимигийн артлын байран дээгүүр ингээд гараад тэгээд ингээд нэг юм юун дээгүүр гүйчихсэн чинь баахан залуучуудыг бүгднийг ингээд зогсооцсон байдаг. Тэгэд нэг өдрийн сонингийн нэг зурагчин битээр нөгөөтг нь том аппаратаар би жижиг аппаратаар дарчих. Тэгээд дарангуудаа байжсэн чинь цагдаа нар илдэж хөнгуут нь би нөгөө эцэг эхчүүд нь хүүхдээ авах гээд тэр нөгөө нэг цагдаа орох төвийнх нь өвдөр дүүрэн уйлаа майлан болцсон. Ингээд битүү хүмүүстэй байдаг. Нөгөөтг зурагчин маань одоо том аппараттай болохоор баригдаа цагдаа нар нөгөө юуг нь мемори карт нь ургаа явуулсан. Би болохоор нөгөө мемори картын нөгөө аппаратаа нуучингуудаа өтөр олон хүмүүс дунд ингээ ороо зогсчихгоот намайг яг харж танихгүй байж байгаа. Тэгээ маргааш өглөө нь анхудаага тэр 7 сарын 1-ний залуучуудын бүгднийг ингээд нөгөө нэг юм цагдаа нар бас нэлээ яргалж байгаа байдалтай зураг хид хідэн тийм нөгөө нэг юм дүрс зургууд аваад. Тэгээ тэр маань бас тухайн үед бас нэлээ сонингийн нэг дугаар нүрэндээ тавигдаад дуйлан шууг ам болоод. Тэгэл ер нь ерэн сурчлахаар эргэл цуцалтгүйгээр эргэл цуцалтгүй одоо ингээд ороод тэр чигтээ ерэн сурчлах чиглэлийн сэтгүүлчээр ингээд нэг юм одоо 20 орчим жил арай 2008 он гэдэг чинь 3 дугаар курс төгссөн жил байна шүү дээ. Ингээд л одоо Монголын сэтгүүл зүйд ажиллаж байна да. Ер нь бол хүрлээгийн хувьд тэгэл дадлага таад чинь 2 дугаар курсээ төгсөөд өдөр тутмын сонин заавал дадлага хийдэг байсан. Тэгэл ер нь сонингоос дадлага эхлээл гараагаа явчихсан байдаг тий. Тэгээ нийгмийн тойл сонинд ажиллаа дараа нь өдрийн сонинд нилээд бас хугацааг өнгөрсөн шүү. Тэгэхээр өдөр тутмын сонинд яг энэ одоо ажиллаж, туршлагаж, сурж мэдсэн зүйлүүд. Яг уу нөгөө нийгмийн тойл сонин бол намайг оюутан байхад авч ажиллуулж тэгээд нэг юм дөр болох, сэтгүүлч болж болох юм байна гэсэн нэг юм ойлголтыг төрүүлсэн. За миний одоо яг дальжигүүрээ ургуулсан газар хэм бол өдрийн сонин. За өдрийн сонинд бол одоо яг 10 жил ажилласан байна. Тэгээ 10 жил ажиллах хугацаанд бол яг л ерэн зурчлах чиглэлээр өнөөдөр хүртэл одоо ингээд ажилласан. Тэгээд өдрийн сонинд бол ер нь их олон сэдвүүд хийж, олон бүтээлүүд ер нь тойрвсон байх шүү. Өдрийн сонинд ч одоо 12 яг 10 жил. 10 жил. Тэгэхээр өдөр тутмын сонинд 10 жилийг сурч мэдсэн байна гэдэг бол маш их цаг хугацаа. За маш олон туршлагатай одоо мундаг сэтгүүлчдээс их зүйлийг суралцаж авсан баг та тий. За араас нь бас үндэсний шуудан сонинг бас удирдаад гарсан шүү дээ тий. Өдрийн сонинд байхад одоо зөвхөн манай ерэн зуршлах тоомчтой алба гэдэг 12 хүнтэй. Албаны дарга нь одоо яруу найрагч Монголын нэрт төр нийгэм зүтгэлтэн Дашуул урга охин мөнгөн талаа мэдэрдэн. Тэгэл соёлын гавь зүтгэлтэн Жамингуй яг ерэн сурчлагаар явдаг. Эрүүл мэндийн яамны сайд байсан. Шаабаргуй гэж гэдэг юм уу. Ингээл ерөөсө тоомч одоо яг энэ цаг үеийн улс төрийн тоомчдыг манлайлж байгаа хашаа хашчулуун ах маань байдаг юм уу. Ингээ ийм 10 хэдэн хүнтэй. Тэгээ баг дөнгөж шинээр орж иж байгаа залууд бол зай талбай олдохооргүй. Нягт ингээд эдийн засгийн гэмтэргийн эдийн засгтай хийж чинь өдрийнхөө одоо тулгамл өдөр тутмынхаа үйл явдлуудыг ингээд бусдууд нь хий чинь. За одоо бусдууд нь бол одоо ингээд яг нэг юм том араараас зурсан ерэн сурчлах юмуд бол ингээд хүмүүс нь ингээ хийгээ явчихдаг. Залуус төлч надад бол нэг юм орон зай талбай нь үнэхээр олдохооргүй. Тим өрсөлдөөнт байна. Тэг ингээл одооных шиг одоо нэг юм 10 хэдэн сэтгүүлч байдаг юм. За өсрээд нэг зарим саячдууд нэг 5-6хан сэтгүүлчтэй суугаад байна л. Яг өдрийн сонингийн тэр буцалсан амьдрал бол ингээд нэг юм 50 гаруй сэтгүүлч ингээл нэг ороо олоод ярцалцаал буцалдаг. Алба ингээд нэг юм болцсон. Тэгэл тэрэн дээр одоо өөрийн өнгө аясаар хийж байгаа авьяастай сэтгүүлчд дүүр. 3 давхарт нь одоо аян замын тэмдэглэлээр Монголын одоо уншигчдын одоо андахгүй болсон талигач гангаах маань байна. Аян замын тэмдэглэлд араас нь болоод ирж байна.
Тэгэл хашаахын одоо туулах юм бол өөр нэг юм авьяас гаргаж ирсэн нийтлүүд байна. Тэгэл ингээд эхлэнгүүд эднэр ингэж хийгээд байгаа юм байна. Би эднэр шиг яаж болох вэ? Юу хийвэл ер нь одоо эднэртэй дүүцдэг юм ахэд хараа бараанд нь явах л гэж байна. Тэгэхгүй бол хаягчих гээд өдрийн сүнгийн тэр олон өрсөлдөөнтэй сэтгүүлч дунд би сайн юм хийхгүй юм бол сайн ерэн сурчлах материал муу сайн одоо тулан олонний хүмүүсийг уншихаар юм хийхгүй юм бол ер нь гээд яг хаягчих гээд болохгүй юм. Тэгэл сэтгэл өглөө нь одоо гэрээсээ алах гэж очивол ингээл хийдэг. Тэгээ ямар сэдв болж ирэх вэ? Хинтээ ярих уу гэл ингээд юм толгоо гарчлагал ер нь өдрийн сүнд ер нь яаж сайн хийж үлдэхвэл гэж ер нь шаналгасан дөө ер нь нэг 2 жилийн хугацаанд бол нэр өөрийгөө сорьсон онцлог байсан. За тэгээд 2 жилээс хойш цаг хугацаа сурсан зүйл. Тэгээ ер нь бол намайг яасан бэ гэхэлээ нөгөө за энэ олон хүүхд байгаа юм чи энэ хамгийн хэцүү мөртлөнгөөс хол явж ирнэ хөдөөний сурчлага хийлгэж ирье. Халуун цэг дээрээс ер нь сурчлага хийлгдэг болёо. За нэг эрэгтэй хүүхд төвч одоо нэг юм хүмүүсээс нэг юм айж чийдэх юм гайг байх гэдэг. Тэгээ хөсөглийн нэг айхтар 8 настай охиныг нэг өчлөө цах дээр цүнхэндийг хайчдаг айхтар хэрэг байна л да. Тэгээ тэрлүү сурчлаганд ингээд бурган сугаа явуулсан. Тэгээд дуршлаг байхгүй. Яанаас нь яаж хийхээ олохгүй. За ингээд очингуудаа талигач охины ар гэрийнхэнтэй уулзах тийм хэцүү үе тааж байгаа. Тэгэл тэр охин айхтар зэрлэгээр бусдын гарт амнасаа алдсан. Гэмт хэрэгт нь илрээгүй. Ийм нөхцөлд ингээд сурчлага бас 4-5 сурчлага хийж тавих ийм үүрэг даалгавар хөл ингээд явжсэн. За тэрний өмнө гэдэгт нэг улаан уулын застав дээр дарганараа бодох хүнчтэй нэг 4 зэргүүдийн асуудал нэлээ хурц байсан. Тэр үед дээр нэг юм нэг ахлагчийн ар гэрээс нь ярьслага аваад гэж үт юм уу. Ингээл нэг юм сайн хийх гээл одоо олны хүмүүс ер нь анхаарлыг татсан томоохон юмнууд юу байх вэ гэл ингээ гимтэргийн шинжтэй юмнуудыг бас нэлээ араас нь явж сурвалжилсан байдгийг. Бас нөгөө сэлэнгэд болж исэн хэрэг. Тэр чинь аль сонд ах вэ лээ? Өдрийн сонд. Өдрийн сон. Тэгээд нөгөө нэг би ч одоо өдрийн сонд хавар нь орцсон байсан. Тэгээ 11 сарын алдад бас нэлийн дөрөө олцсон. За ер нь одоо хөдөө орон төр явахлаар сурвалжлагыг ингэж хийх юм байна. Ийм гаргаж ирэх юм байна. Гол гарчгаа ингэж өгч болох юм байна. За ер нь чиний ер нь явах гэдэг юм ер нь яаж гол point нь юу байх юм байна. Утга нариулга үгийн одоо тавтамж нь одоо ямар байх юм. Өгүүлбэр зүүн төгсгөл нь ямар байх юм гэдэг бас нэг юм ойлгох зүй байсан л та. Ингээд сэлэнг рүү 11 сарын 19 байнууд бас нэлээ өвөл болохгүй нэг юм намар дуухан тэгээ хүүтэй энтгэд нэг юм голын мөс заримтай хөлдсөн ийм үед за одоо тэр айхтар яг гарсан байна. Тэгээд одоо ээж хоёр сэлэнгийн мөсөн дээр урсаад алга болсон олдохгүй юм байна. Ингээд тэр хэргийн араас явдаг. За ингээд очлоо нөгөө одоогор олдог байгаа л да ээж хоёр зогцож олдоогүй амьд үгүй өсөө үгүнт мэддэггүй байдалтай л байна. За ингээд тэр хэргийн газар дээр очлоо. Сэлэн аймгийн баруун тал руу ингээд яг явангууд 5-ын ставын наахан талд ингээд байдаг юм л. За тэр талигаа чимэгтэй нөхөртөөгөө суугаад бас удаагүй тэгээд нэг юм 9 сартай байлгүй дээ. Нэг юм хүүхдээ тэрсэн. Тэгээд өглөө үнэгээ саагаад тэгээд саасан сүүгээ авангуудаа аймгийн төв дээр авчиж зарж амьдралаа болгодог. Ийм залуу усууд байсан. За тэр хоёр яасан юм гэдэг нэг юм сэлэнгийн юун дээгүр яг ингээ голтой хөрөнгө боолт хийчдэг. Тэгэнгუთ яг өвөл болоод тэгэхээр тэрнээс эхэлж ингээд юм боолт нь хөлдөж эхлээд тэгээд тэр дээгүр ингээд юм алхаж явдаг. Алхаа явах юм бол нэг 17 км газар яваад Сэлэнг аймгийн төв дээр очиод сүүгээ зарчдаг. За яг Сэлэнг мөрнөөрөө ингээд эсвэл одоо төмөр тийм усан заваар гардаг. За ингээд тэхгүйгээр явах юм бол 70-80 км тойрох гэдэг байхгүй. Тэгэд тим юм дээр байжсэн чи өглөө нь бөөндөө сүүгээ аваад гараад тэгээд орон нь сүүгээ зарчаад хүүхдүүдэд тавираад ингээ 8-9 хүн яг ингээд тэр мөсөн дээгүүр ингээд юм гараад явж идэх бусад газруудаараа хөлдөөгүй зөвхөн тэр боолтон дээр л мөс нь хөлдсөн. Тэгээд хөлдсөн байжсэн чинь яг тэд нэрийг голын дуумж явж хахад галтрыг явтаардаг. Тэгээд дөргөлт аваад барьцалдаж сайн яагааг байсан мөс тар гэж тарж байгаа юм. Тэгээл ерөөсө тараал бүгд усанд унах нь унаал живхэн живэл тэгэл голын ирэг рүүгээ сэлхэн сэлэл нэг сэлэнгийнхэн чинь ус мусан сайн хүмүүс юм байл л д. Ингээд үлддэг.
нэг 57 настай эмэгтэй хүүхдэд төрсэн ээж хоёр саран чимэг эмэгтэй хоёр л сурвалдаад явцсан байтгий. Ингээд энэ сурвалжлагыг хийж эхлээд нэлээд тухайн үед дөөлөн шууга тарьсан. Яасан бэ гэхээр Сэлэнг аймгийн онцгой байдлын газарт юу байхгүй. Нөгөө мэрэгжлийн хүмүүс байхгүй. Дандаа ах トゥ хамаатан садан гаваад мэрэгжлийн аврагч нар байхгүй. Нэг. Хоёрдугаар тэгэхээр үе үеийн дарга нар нөгөө юуг хийдэг нөгөө багц хэрэгслийнх нь мөнгийг идээд тэгээ 100-ны хуцтай өвлийн 11 сард одоо өвлийн ихэнх сар гарах гэж байгаа тийм 100-ны хуцтай. Тэгэд гарч хийдэн байхгүй. Тэгээ аврах хэрэгсэл юу ч байхгүй. Нэг ганцхан завьтай завь нь одоо нэг 50 хэдэн нөхөстэй нэг юм завьт. Тэгээ ингээд мэрэгжлийн бус хүмүүс байгаад байдаг. Нөгөө аймгийн онцгой дуудлага өгөөд 6 цаг гаруй хугацаанд гол төр голын мөс төр ээж хоёр ингээл царин ям гой гэдэг нэг хөгшөө хоёр ингээл урд тойно орол ирчил суусан тунд ингээл яваалсан ороолцсон. Одоо яг бүрэнхий болж яхад яг л харанхуй болчихгүй. Ингээл яваадсан чинь авралгүй ингээд амнисыг алдсан. Тэгээд энийг бол нөгөө яаж гаргаж ирсэн бэ гэхээр нэгдүгээр гэх юм бол ихийн сэтгэл нөгөө үрээ гэсэн ээжийн сэтгэл ямар байдгийг бэ гэдгийг л нэг юм тухайд нэг юм мэдэрч ойлгосон баг. Тэр нь юу бах вэ гэхээр хурган дотортой өстэй дээлтэй. Тэгээ хүүхдээ ингээд тэрсэн ингээд мөсөн дээр ингээд хийшэл явах юм бол ингээд холборчих гээд ингээд юм явж байхдаа хүүхдтэйгээ цугсанд орцсон. Тэгээ хүүхдэн тэр одоо хүүхдэн чинь даарад байжин гот нөгөө ингэрээ задгаалаад ингээд мөөмөө хөхүүлээд ингээ явж байгаа байхгүй. Тэр ээж бол ингээд юм ууг нь хүүхдээ голын ирэг рүү шидчих юм бол өөр амьд гарах гэдэг. Тэгэхээр нэг ээж хүн болохоор наадталд нь шидчих магадгүй ч гэж айгаад бодсон юм уу. Хүүхдээ шидчих чадахгүй эсрэгэд Монгол улсын хэлээр даваад ингээд яваад ингээд явсан харамсалтай сурчлага юм баг. Нэг нь бол нэг өнцг нь тийм нөгөөх нь энэ онцгой байдлынханд юу ч хэлдэггүй юм болж өгөхгүй байгаа асуудлуудыг яг тэндээс гаргаж ир тавьсан баг. Тэгээд тухайн үед одоо онцгой байдлынханд төрцөг анхаарч байна маш их хэмжээний хөрөнгө оруулалтууд хийж байгаа аврах хэрэгслүүд багжуутай болгочихсон. Тэрийг ингээл хийх гэхээр онцгойгийнх чинь нөгөө муугай хүнд мэдгэдэггүйгээл тэр сурчлагуудыг гарахгүй барихгүй гэл бөөнл юм болчихсон. Тэгээд энийг бол одоо өстой нөгөө нэг юм нүдэнэ зөргөөрөө туулж ажил бүх үнэнгүүдийг ил болгож дэлгэж тавьчихсан. Ийм төгт. Тэгэхээр ер нь сэтгүүл зүйн бүтээл маань одоо болохгүй бүтггүй байгаа зүйлийг нийгэмд гаргаж ирж тавьж одоо үр дүнг их хүртдэг одоо алдартай нийтлүүчийн тий Балдоржгон 72 цаазын давцангаас эхлээд тэгэхээр хүлээг маань энэ сурвалжлаар ч гэсэн бас онцгой байдлынхныг бас анхаарлаа хандуулахад бас бол чиглэж нэс үр дүнд хүргэж болж чадсан ийм сайхан бол төвхтэй байх нэ. За тэгээд бас нэлээд ийм олон орон нутгуудын эрен сурвалжлагуудыг маш их сонинд байхтай хийж за тэгээд бас Балдоржийн нэрэмжит шагналуудыг бас манай хөрлөө хүрчээсэн тий. Яг энэ сурвалжлагуудаас чинь аливаагаар нь Балдоржийн шагналуудыг шилдэг нийтлүүдий. Хамгийн их одоо энэ Сэлэнгд урсан ээж хүү хоёрын энэгээрээ тухайн үед болдог гэсэн нэг одоо сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлийн гав үзэг шагнал болор үзэг гэж болдог гэсэн юм. Тэр юунд бас болор үзэг шагнал хүртээд дараа нь тэр нэг Балдорж эрхлэгчийн нэрэмжит Балдор шагналд тусгай барь авчихсан. Тэр энэ ээж хүү хоёроос гадна юу гэсэн бэ гэхэл нөгөө зэрлэг амттыг эд эрхтнийг хууль бусаар цуглуулж агнаад тэгээд нэг Улаанбаатар хотод цуглуулад тэгээд хил дамнуулан худалдаалдаг том бүлэглэл үүсгэсэн. Тэр бүлэглэлийг илрүүлээд санамсаргүй байжсэн чинь хустай нуруунд тийм айхтар 13 бууг нэг шөнийн дотор алцсан хэрэг гараад. Тэгсэн чинь ингээд нэг юм яг янзлахчээсэн одоо ээлтэй согоо моогч ингээд ягаад тэгэл ерөөсө согооны сав тэгэл буугын чимээ бүгднийг аваа хийх нэг хэрэг гараад. Тэгээд тэр дээр нь очиод хэргийн газар дээр сурчлага хийчихэд байжсэн чи энэ ер нь эд эрхтнийг ер нь бүгдгийн нэр нь яах гэж авдаг юм бол гэд. Энийн араас явъя гэд. Тэгээд өдрийн сонирмоо надад бас нэлээд дүүргийн томилт өгөөд нөгөө бугын эд эрхтэн амтны эд эрхт авах гэж зар тарахад. Ингээ явсан чинь эмэйл зах дээр ер нь их өсвөр нь байтаарад худалдаж авдаг хүмүүс хөдөө орон нутгаас анчид ирээд баахан амт нэг ховор амттын эд эрхтнийг өгчдөг. Тэрийг худалдаж авангуудаа одоо хөлдөгчөнд тийш хадгалжгаад тэг хэлээр гаргачдаг юм 3 улс хэл дамсан гимтэргийн бүлэглэл бий болцсон юм. Тэгээ тэргээр нь байжсэн чинь ингээл нэг
хүмүүсийн одоо толгой бугын чив авна гэдэг ингээд залгасаар аваад очсон чи юунд гандангийн тэмд ингээл кантнер бахлаар онгоолгол дүүр хөргөж хөлдөгч өрөөцсөн. Сөп гээл онгоолгосч амтны итрэгт тав гээл байгаа. Тэгэнгуут нь трийг нь мэдж авчингууд за энд байгаа юм байна. Тэгвэл зүүн талдаа хаана байгаа ингээд нэг хид хідэн газруудыг юм эхлээд нөгөө юмны хараас явсаар бод хаана байгааг нь мэдээд хин ер нь яаж авдаг ямар үнээр авдаг гэдгийг тодорхойлоод тэгчээд сурвалжлах хэлсэн. Тэгсэн цагдаагийн ерхий газрын даргын тушаал гараад тэгээ яг миний нийтлэл нэг шөнө дотор 70 гаруй хүн бэрхэлдэг. Тэгээ нэг 5 6 цуврал болоод тэгээд өдрийн сонч яг тэрэн дээр том одоо хууль нэлтийн байгууллага ямар хяналт тавьдгийг мэрэгжлийн хяналт яад ингээд том хилцүүлэг өрнүүлээд нийгэмдээ тэгээд тухайд бас нэлийн дуйлан шуугаан тариад хөдөө орон нутгийн анчид ер нь одоо хууль ус анчид баригдаад ингээд нэг юм энэ сурвалжлах хоёроор ингээд Балдар шагнал анхны тусгай барь шагнал авчихсан. Балдаржийн шагнал гэдэг бол одоо Монголын сэтгүүлчдийн бас чанар чансаа гэлтэгдэг ийм том шагнал байсан. Тэгэхээр хүлээг манайд бол 2 удаагийн тусгай барийн шагналыг авсан. Ханаа тий? Би ч одоо 4 5 авсан баг шүү. 4 5 бол нэг төрүүлж 3 авсан байдаг ч лөө. Тийм баг. 3 4 авцах. Тэгээд эхлэгүүт яасан намаа ингээд юм оюутан болоо байжсэн чи сайн сэтгүүлч гэж ер нь хин юм бэ? Ямар бүтээл хийвэл сайн сэтгүүлч болдго юм бэ гэдэг юм гоцог байлаа л. Түүнээс одоо ингээд одоо яг одооных шиг ингээд микрофон бариад яваад нэг юм олонний танил болчих гэхгүй тэр үед бол нэг өдөр тутмын сонингийн одоо тийм хамгийн тийм хаанчлал үе байсан баг. Оргил үе байсан. Оргил үе байсан. Та хэдийг төгсөв 15 6 өдөр тутмын сонинтой. Тэгээ тэрэн дээр одоо ингээд редакц дээр ингээд юм дүүрэн сэтгүүлчтэй. Тэгээ нэг телевизэн сэтгүүлчдийн дээр одоо толгойд нэг тийм юу биш. Яг сонингийн сэтгүүлчд модонд орцсон. Тэр сонингийн сэтгүүлчд нэг шар сонингийнхан бүгд ингээд тийм шархтаад гараа ивцсэн. Яг ийм гот нэг мэрэгчлийн сэтгүүлзүүн яг нэг тоглолт их боломжтой байхгүй. Яг наваг тэр ажлын байран дээр гарч ирэх үед. Ярилцлагыг яаж хийвэл одоо сайн болдог ингээл ганаагч энэ араасаа сурсан ярилцлага хийцэн. Гангаах аян замын тэмдэглэлүүдийг тэргээр ингээ хийцэн. Одоо туулах юм бол өнөөдөр сонгоос даваад орж явах үед юм үндсэн шуудангаас хотон баяр сэтгүүлчүүд юм те эрхлэгч юу хийцэн нөгөө улс төрийн тойм мам галзуу итг болсон. Гэт нэг юм үе байсан. За тэгээд энэ үе ингээд цацарсан үе байсан чинь яг тэр авьяастнуудын дунд нөгөө нэг юм балдар журалтан гэж мангар өндөр байр шагналтай төрийн тэргүүнүүд бүгд ирдэг юм. Тэгээд маш том арга хэмжээ болдог. Уралдаан яг зарлагдаад 1 жил мэл болцсон үе байсан. Тэгээд эхлэнгуут яг манай үеийн одоо өдрийн сонд гэхэд л одоо яг миний үеийн 20 гаруй хүүхэд байгаа л өнөөдөр сонд хэд байхад л ингээд тэр залуучуудын мөрөөдөл тэр тайз руу ер нь алхаж гарах бол одоо нэр төрийн хэрэг болчихсон. Тэгэнгუთ нөгөө хүмүүс чинь балдарж шагнал зориулаад ингээд юм Монголын сайн сэтгүүлчд яг тэрэн зориулаад сайн юм хийдэг болцсон үе байсан. Бүр төлөвлөгөө гаргаад оролцсон нэг ингээд нэг тусгай баримжуулалтаар ингээд үзчихсэн үе байхгүй. Тэгэхээр би тэндээс нь юу дутах уу? Бас нэг ороод үзье л та. Өөрийгөө шанцыг сориул үзье л та. Авиас нь байдаг юм бол тэгэл авиасаа гаргаад ингээд явъя л та гэж. Ингээл явсан тэгээд нөгөө нэг юм юу байсан бэ гэхэлэр нэг дандаа нэг юм АЗВ-сэн гэдэг шиг 90 сурвалжилсан тийм бүтээлүүд нэг юм цаанаасаа араасаа олдоол тэгэл тэргүүрээ ер нь амжилт гаргаад явцсан. Тэгэхээр 2007 8 9 оны үедгээ та хэдийг дадлага хийж явах төгсөг үед бол одоо шиг сошиал медиа, фэйсбુક гэдэг зүйл чинь байхгүй л шүү дээ хологц. Ерөөсөө л өдөр тутмын сонин гэдэг бол угсаал одоо чиний хэлдгээр үнцэнтэй, уншигчд ихтэй. За одоо өнөөдөр сониноор жишээ авахт л өнөөдөр сонинд чинь одоо ингээл зар сурчлагаа тавих гал зар сурчлагаагаа дийлэхгүй байна гэл бүр өнөөдөр сонинд тэгдэг байлаа шүү дээ. Ингээд тухайн үед би нэг сургуулийн зар сурчлагааг сонин дээр тавих гал нөгөө захирал өгөөл явуулна 16-ны 1, 8-ны 1, 4-ний 1 гэх. Тэгээ зар сурчлагаа манийхаа үнийг нэмээд ч бид нар зар сурчлагаандаа дарагдаад байна гэдэг тийм үеэсэн. Тэгээд маш их өрсөлдөөнтэй. Тэгээд өнөөдөр сониос одоо даваад орж сэтгүүлч ирээл ингээл та хэдийг ажиллах төгсөгчдөөс чинь 3 хүүхдэд урилга өгж байна энэ төр гэдэг бол маш том тийм одоо ажлын байран дээр шууд очих нь гэдэг маш том тийм хүлээлт баяр хөөр байлаа шүү дээ. Тийм цаг үе байсан. Тэгээд хэвлэл мэдээллийн байгууллага хөрөг бичдгүүд нь ингэж бичдэг шүү, эсийг нь ингэж хийдэг шүү, ярьцлага юм байдаг, сурвалжлага нь юм байдаг гэдэг ингээл эхлэнгуут бид хэд одоо юугаар хүмүүцсэн бэ гэхэл яг тийм нөгөө мэрэгжлийн яг одоо юм оргил он цаг хугацаа
хугацаан дээр азтай сэтгүүлч болцгоосон байхгүй. Яг миний онцгой хугацаа. Тэгэхээр яг тэр мэрэгжлийн авьяаслаг эдэн сэтгүүлчдээр нь энэ зэрэгцгүүд яаж ур чадвараа ашиглаж, яаж хичээж, яаж тэмцэж, яаж одоо тэднэртэй энэ тэнцвэрт бүтээл гаргах вэ гэдэг дээр л одоо өөрөө ирэхгүй ажиллаж эхэлсэн. Мэрэгчлэрээ одоо мэрэгчлэлтэй үнэхээр дурлаж тэгээд хичээж эхэлсэн. Тэгээд мэрэгчлэлтэй хайртай дуртай болоод эхлэхээр тэргээрээ өвчлөөд эхлэхээр энэ өгүүлбэрийг ингэнэ гэд ингээл нэг юм дотор бол байнга ажиллаа бодож явдаг. Энэ өгүүлбэр ингээд энэ гарчгийг ингэнэ энэ дээр нэг юм олчихно гэл. Тэгэл Баастын зол хоёр ах мах чинь тэр үчин үгээр зодолцтой амар юм хийж авчих. Тэгээд тэдний ч одоо мөнгө хөсөглөн одоо гişүн болцсон одоо мөнгө хөсөглөн гэдэгт л одоо улс төрийн тайм сонин дээр бас ингээл юм зам бичээл ингээл гаргахлаа. Эднэр чи ингэдэг юм байна гэдэг. Ингээл мэрэгчлэлтэй бол ер нь юм тийм өвчлөлцөн сайн юм гэсэн он жилүүд л байсан л та. Тэгэхээр мэрэгжилдээ үнэхээр дуртай хайртай дурсан учраас өнөөдөр бас ингээд сэтгүүл зүйдээ үнэн чигээр өнөөдөр ингээд ажилласаар л явж гин штэ хүлээн. Тий одоо санамсаргүй байдлаар ч юм уу айхтар том гэм тэргүүдийг бичээс гадна тэгэл санамсаргүй байдлаар ч юм уу гэдэг юм том юмнуудын яраас явж исэн. Тэр үед яасан гэхээр Динзавар яс нөгөө нэг юм Батар ям гэж байгуулагдсан гэдэг соёлын ям тухайд яаж ирсэн ч тий. Тэгсэн чи тэр Динзаврын яс ер нь хоёрхан нэг хүнтэй уулзсан чинь гэдэг хоёрхан төрөл байна. Нэг нь Америкийн вон тэгээд ясных нь бүтцэд нь шар байдаг. Монголын цагаан байдаг. Хөрснийх нь одоо эслэн тийм болгодог. Тэгээ энэ гадаадд одоо баах олон Динзаврын яснууч ер нь ихэнх нь монголын шүү дээ. Дандаа над бол ч хууль усаар гаргацсан. Гэх мэдээл над нэг хүн өгдөх. Тэгвэл би хайж хэвчтэй ингээд яг нөгөө Динзаврын яс яг их үүсвэр хамгийн их олддог газар гэдэг өмнө говийн 3 цусм нэмэгтэй үндэ хэрмэн зав руу томилт авчиж. Тэр халуунд тэр элсэн зүйлд явсаар гол за яг суурин дээр нь ингэж хүмүүс бүлэглэж ухдаг юм байна. Эндээс ингэж ийм юмар хилээр гаргадаг юм байна гэдэг юмыг олж тогтоогол. Тэвс. Хамгийн анхны хонголтын ам руу тавкал орсон чинь Динзаврын ясуудыг бүгднийг ингээд нөгөө нэг юм цавуугаар наагаад гадна талын бэхжүүлээ тэгээд ингээд ачиж байгаа улсуудад таарчих жоохгүй. Ингээд Динзаврын ясны хууль бус 8-ны талаар бас 5-6 сурал хийгээл ингээл ер нь яваадсан чинь өөрийн мэдлгүй л тэр балдуур шагналж гэдэг юм одоо тухайн оноохоос түүштэй нэгцэн хөвлийн шагнал энэ бол нэг авац. Түүнээс нэг шагнал дуртаад авшилт. Тэгэл ингээд нэг юм амжилт гаргаад одоо сонингийнхоо шилдэг сэтгүүлч нь болдогч гэдэг юм ингээл явсаар бол одоо амжилтуудын араасаа нөгөө сайн бүтээлх юмуд гараад ирсэн л түүхт. Тэгээ үндэсний шундан сонингийн эрхлэгчээр томилогдоод ажилласан те өдрийн сайнхаараас ингээ ер нь бол одоо удирдах ажил руу сэтгүүлчийн ажлаас орж ирсэн. Тэр үе надад нэг юм юу бодогдоод өсгөлөр өдрийн сэнд байж хат би ч нэг алмын дарга тэр хийж үзээгүй яг нэг юм алмын дарга нар яг ард талтнаа байгаад нэг юм сэтгүүлч болцсон. Тэгээд нэг юм асман зэрэг гэдэг шиг юм байлаа шүү дээ. Хин юу хэлэхгүй гэсэн шиг болцоосцсон. Тэгэл яг тэр онцгой хугацаанд дээр дотор нэг юм бодогдоод гэсэн. Энийг ингээд энэ хийчихгүй юм бах та. Энийг ингээ хийчихээчтэй гэж ингээд нэг өөрөө ирэхгүй тийм зөн орж ирээд өөрөө ирэхгүй тэр хүмүүсийг одоо тоолох юм бол ингээд нэг юм сэтв санаа ингээд нэг өгдөг болоод тэр залуу орж иж байгаа хүмүүст өгдөг болчихгүй. Тэгээ байжсэн чинь үндсэн шуудан сонин дээр эрхлэгчээр ажиллаач гэж санал бас нэг юм нэлээ одоо мууд цайдж явж исэн чил нэг хүмүүст мууд цайж явж исэн чил ер нь энэ залуу ер нь болцохоор юм биш үү гэдэг юм ягаал тэгээд үндсэн шуудан сонингийн эрхлэгчээр ажиллаж эхэлсэн. Тэр үед бол яг манай үндсэн шуудан сонин бол үеийн одоо айхтар мундаг сэтгүүлчд төрөн гарцсан тийм сонин байсан. Өдрийн сонин өнөөдөр сонин хоёрын араас ер нь бол заалгаад ингээд нэлээд сайн бол дээр доор ортдог байжсэн үеийн юмнууд нь одоо ингээд үл том сан сэтгүүлчин дөнгөж гарцсан тийм нэг юм чөлөөний үе байсан байхгүй. Тэгээ одоо ингээд тэр үед нь үндсэн шуудан сонингийн эрхлэгч болж очсон байна. Тэгээ ёстой нөгөө зааж чиглүүлээ хилэг идэг юм а жинхэнэ тэнд очиж хэрэгжүүлж эхэлсэн. Тэгээд очсон чинь нөгөө хуучин баг нь гараа авчихсан шинэ баг дээр нь хүмүүс байдаг. Тэгэхээр яг өдрийн сонин өнөөдөр сонин энэ школоор би ер нь олон хүн авах хэрэгтэй байна ажилтгад. Ингээд 38 хүн ажилд аваад. Нөгөөдгүүлийнхэн цалин дийлдэг. Тэгтэл яадаг ч байсан нөгөө нэг юм том редакцаар бий болгож ажлуулъя гэж зүтгээд. Ингээд
сайн сэтгүүлчтэй ийгч урьж авчирсан найз нөхдөд урьж авчирсан тэр дотроос хамгийн юу н одоо өнөөдөр сонингийн эргэлцэгмэн сайтыг одоо үүсгэн байгуулсны тийм нөгөө нэг юм суур тэн тавигдсан баг. Тэр юу юм бэ гэхээр 23 4 тийм дүнгиж шижигсэн энэ тэнд ажиллаж байгаагүй залуучуудыг яагаад ч юм өөр юм дэлгүү хүрээд ирсэн. Тэгээд одоо манай одоо та мэдэнд одоо таны одоо багш одоо Батбаяг багш маань нэлээд олон хүүхдүүдийг за энийг ингээд авч ажиллуулаарай хүрлээр үчи очиод ингээд ажиллах юм болох юм биш үгүүд надад нөгөө нэг юм чи энэ сэтгүүлч болох юм бол энийг даах юм бол сайн сэтгүүлч болж магадгүй шүү гэж олон залуучуудыг над руу явуулсан. Ингээд 20 хэдэн цоошин хүүхдтэй 10 хэдэн тийм хуучин архаг сэтгүүлчтэй ингээд нэг ярдагч бий болоод ажиллаад эхэлсэн чи ер нь өглөөний хурал мурал дээр эхлээд нь яг жоохон дуршлахгүй байжгаад сүүлдээ ер нь бас яваад гисэн чи Монголын сэтгүүлчүүд ер нь нэлийн бас нэг юм дуйлан шуугаан тарих одоо сайн юмнууд гаргахаар шинжтэй болоод ирсэн. Тэр нэг жил ажилласан л та тэн дээр. Тэгээ эргэлцэг юм саята жилийн дараа байгуулад байжсэн чи санамсргүүлдэ ер нь бол ажиллаа өгөөгээд өгцөн. За одоо эргээд өдрийн сонинд орох уу байх уу гэ байжсэн чи намайг ажлаас гарсны маргааш нь нөгөө миний ажилд анх удаага авсан тэр залуучууд 25 удаа өргөдлөх гарцсан. Тэгээ над дээр эрхлэгч хаав эрхлэггүй энд явж ирсэн чи уулзаа гэдэг. Бөөнөрөө саартал зогсож юм чи. Тэгэл одоо яах вэ гэсэн хамтдаа зүтгий. Одоо ингээд таал мэд бидэд одоо өөр газар орч чадахгүй. Одоо өөр хүнээс одоо эрхлэгч гэж чадахгүй нэгэд. Ингээд нэг залуусын ихтгэл үнэмшил надад нэг урам зориг өгөөд за тэгвэл юу мөрөгдөжсэн өөрийнхөө одоо би их нэртэйгээс үг алхаж явах та мөрөддөг байлаа л одоо таны шав одоо манай гэр бүл манай ихнэр бас болдоржийн гран при шагналт өнөөдөр сонд байгаад би өдрийн сонд тогт ороо харж явах та хавлаа энэ шиг юм эрхлэгч болчихсон одоо нэг юм өөрийн гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгцэлтэй болчихсон гэдэг ингээд мөрөөддөг гэсэн. Мөрөөдлөөрөө л явдаг гэсэн. Тэр мөрөөдөл маань одоо гэдэг нэг сая бэлчих юм биш үү гэсэн нэг юм очорж ирээл. Ингээл анх нэг түрээсийн байранд яваал нөгөө хэдэн залуучуудаа бүгднийг цуглуулж ирж байгаа л. Ингээл нэг өрх тусгаарлаж өөрийнхөө сайтыг нээж тэгээд эргэлцэг юм нэгэд. Бас нэг тийм нэлийн яагаад чи одоо хөдөлгөөнтэй тийм нэг юм гоё орж ирээл нэр нь. Тэгэл эргэлтгээ байгуулаад ингээл ажилласан да. Одоо 6 жил болчлоо тий. Тэгэхээр эргэлцээгмийн сайтыг үүсгэн байгуулад өнөөдөр ингээд ажил олгогч шилдэг одоо удирдагч менежер болоод бас олон сэтгүүлчдийг одоо зөв замд чиглүүлээд удирдаад ингээд явж. Тэгэхээр Монголын сэтгүүлчийн судлаачид хэлж исэн эргэлцээгмийн сайт бол орчин цагийн цахим сонин гэж болдог үнэж хэлж исэн. Яагаад тэгэхээр сэтгүүлчийн бүхэл бичлэгийн төрөл зүйлүүдээр бол бичиж байна. Мэдээ, сурвалжлага, ярилцлага, тэмдэглэл, нийтлэл бүх төрлөөр бичиж байгаа цахим сони юм аа гэд нэг эрдэм шинжилгээний хурал дээр одоо манай сэтгүүлчийн нэг доктор багш бол тэмдэглэл хэлжсэн. Энийг сонсоод бас миний хувьд бас их талархалтай сайхан бас байлаа. За тэгээд мэдээж ингээд анх сайтаа байгуулахад тодорхой нэг зарчим ёс зүйг бол бас ингээд ориентлаад эхлүүлсэн байх л та тий. Одоо мэдээж тэр чиг шугамараа л явж байгаа. Гэхдээ одоо ингээд өдрийн сонж байдаг юм уу үнцэн шуудын төрд байхлаар нөгөө нэг юм эрхчлөө дутуу юм шиг санагдаадсан байхгүй. Юу юм бэ гэдэг л нөгөө нэг юм хин нэгний өгсөн даалгавраар ч юм уу одоо ингээл нэг юм тэр эцгийн одоо хийсэн юмар ингээд нэг юм тэр зам үнцэн шуудын сонд тийм юм надад их мэдрэгддэг гэсэн. Тэгээд за одоо тэгвэл энэ Монголын сэтгүүлчдэр мэрэгжлийн төлөв юм хийж болох юм шүү. Том тоглогч болоод энэ хэдэн хүүхдүүдийг нь бүгднгийн сайжруулаад гаргачих болох юм шүү гэдэг. За тэгэл алин модноос хоол ундаг үгээд гэдэг шиг би ямар одоо 10 хэдэн жил яг сайт байгуулахаас өмнө яг та сонирхол байсан юм чинь. За ер нь сайтыг сонингийн хөлбөрлөөр нь жоохон оруулж ирсэн байдлаар хийдэг юмнуудаа л хий. Тэгээ гаргаж ихтэй харин чанартай хийлэг энэ хүүхдүүд хэрэгэл. Ингээл нөгөө 10 хэдэн хүүхдтэйгээ редакцтай хоноол сайн мэлэх. Гэхдээ чи наад нэг өгүүлбэр зүгтэр чи яаж чадгаа юм бэ? Чи дагварцсан тоо ямар олон хэрэгэлдэг юм бэ? Бид байна одоо туулах юм бол юу ч гэдэг юм уу ингээд явчих. Наадгаа бойл. Наад нэг санаага чи ямар олон газар тавтдаг юм бэ гэл. Эндээс ахуулаад хэрүүл уруул хийгээл нөгөө хэд тэгэл үз тарсан. За тэгээ байж байгаа л сайн сэтгүүлчдийн материалуудыг уншуулал. Ингэж хийсэн бод энэ дээр нь өргөл төгсөн байгоз, энэ дээр нь авьяас гарсан байгоз гэдэг ингээд дүн шинжилгээний ингүүд яриулал. Ингээд нөгөөдгөл маань бас мэрэгжилдээ дутгуулах юм бол хайртай
болж эхлээд эхлэнгуут ингээд урам аваад сайн сурчлагууд хийгээл сайн ярьцлагууд хийгээл ингээл урам аваад ингээл бидэд ажиллаж эхэлсэн дээ. За мэдээж дөнгөж эхлээд жилийн дараа билүү одоо Балд оржийн Гран При шагналыг хүртчихсэн. Төслөөрөө тий. Тухайн ерөнхийлөгч юм бэлээ. Тулгуур хүлэгчээс гард авсан. За энэ бол маш их урам зориг ташуурласан байна. Гэхдээ яасан гэвэл Балд ор шагналын одоо сүүлийн нэг шалгаруулж ийл дээ. Энэ бүтээл шалгаруулахгүй ер нь төсөл шалгаруулъя. Монголын сэтгүүл зүй одоо энэ төсөл шалгаруулж гадагшаага чиглэх хэрэгтэй юм байна шүү гэж тэр үед одоо өнөөдөр сонингийн удирдлагууд үзээд тэгээд төсөл яасан чинь бидэд COVID-19 гэсэн тийм төсөл бичээд ер нь COVID-19-оор үед ямар юу ийсэн хүндрэлтэй зүйлүүд байсан. За яг COVID-19-оор одоо туулах юм бол эерэг тал нь сайн тал нь юу ийсэн гэд энэ ингээд ерөнхийд нь оруулж ирсэн бүх амьдралаар нэг ийм төсөл хийя гэд. Ингэсэн чинь тэр төсөл маань шалгараад ингээд явсан. Тэгээд тэр 20 дүүгүүд болоод эхлэнгуут цалингийн асуудал бол үнэхээр хүнд байсан. Яаж цалин өгөх вэ? Хинээс өгөх вэ? Дөнгөж сайт байгуулж байгаа. Тэгээд нөгөө намагч өдөртмийн сонингийн автораар таних болохоос яг нуур хараад таних хүн багтай. Тэгээ одоо нөгөө энэ этгээд ирсэн залуучуудаа яг одоо ер нь яавал бүтэн цалинтай байхгүй. Ингэж их тамлаж ороо өдөшгөө суулгаж ээж цалингийн өгч чадахгүй л одоо тэгээ онгооштой чигээл ингээл үзээдсэн тэгэл нэг юм сүултээ одоо хэвлэм дийлэр хэрэгсэлгээд нэг юм цалин өгөхийн тулд нэг юм хүмүүсийн үүдэн цуучаад ингээл нэг юм хэдэн төгрөг царай алддаг эрхлэгч болж хувирсан эхний 1-2 жилд. Гэхдээ нөгөө нэг юм улс төрчдийн одоо туулах юм бол нэг захиалгатай биш. Тэгээд нэг юм ойлгуулаад одоо ингээд танаа яамтай ингээд хамтарч ажиллах юм бол бид энийг чи ингээд хийгээд өгч. Танаа хувийн байгууллагатай ингээд чих юм бол ингээд үгүй ийм юмуд бидэд хийж чадна гэхэд. Ингэж явж цалингаа бас хувийн хвшил болон төрийн байгууллагуудаас ирнэ. Босгоол тэгэл ажилласан. Тэрнийхээ цалингаа босгоо хажуугаар сайн бүтээлийн эрэлтэл бөөндөө гарцсан. 20 дүүхтэл. За одоо чи тэр талаар нь хий, чи тэр талаар нь хийх ингээл явсаар байгаа л одоо 6 жил болж байна. Тэгээд энэ хугацаанд ерэн зуршлах одоо юугаа бол алдахгүй явсан. Хөрөг нийтлэлч алдахгүй явсан. Ховор зочдын ярьцлагч алдахгүй болж хийх гэж хичээж ирж байна да. Мэдээж эргэлтийн сэтгүүлчдийн бүтээлийг унших дуртай. За бас одоо оюутнуудаа ч гэсэн маш их уншуулдаг. Тэр ховор нандин зочдыг одоо хүлээдэг болсон. За дараагийн ховор нандин зочноор одоо хэнийг урьж оролцуулах бол гэл ингээл хүлээлтүүд одоо бидний хувьд үүсэл ингээл байнга уншдаг, тогтмол уншигчд нь болсон. Тэгэхээр энэ бол одоо чиний эхлүүлсэн тэр 20 хэдэн шижгэнсэн сайхан залуучуудыг хөгжүүлж одоо ур чадварыг нь ахиулж ингэж ирсний үр бүтээл өнөөдөр бол харагдаад үнэхээр оюунлаг ирээдүйн төлөө урайтай эргэлтийнхэн маань бол бас Монголын сэтгүүл зүйд бас мэргэжлийн сэтгүүл зүйг өнгөлөөд явж байгаа хүлээн зөвшөөрөгдсөн гэдгийг багш нь бас та хэдийнхэн амжилт бүр дээр очиж хуваалцдаг та бас одоо маш их баярлдаг. За тэндээс яагаад энэ хоёр маань одоо энийг удирдаад ийм сайхан амжилтанд хүрж явааг одоо үе үеийн сэтгүүлчдийг цуглуулах нэг шалтгаан болдог. Учир нь бол та хэдийн одоо хамгийн анхны 10 бодит цуврал тий. За тэгээ шилдэг нийтлүүдийн номын нээлт, сэтгүүлийн нээлт, сонин хамгийн сүүлчийн нүүдэлчэд гэдэг бас номоо гаргаж бас Европын орнуудаар нээлттэй хийлээгээд энэ бүх нээлтийн тэр одоо тэр түүхэн мөчүүд дээр очиход маш их багардаг л да. Ерөөсө Монголын сэтгүүл зүйн үе үеийн залуу дунд Ахмад үеийнхнийг бүгдийг цуглуулсан, бүгд хүлээн зөвшөөрсөн Хүрэл Баатар, Энх Март гэдэг манай хоёрын нэр автор бол хэдийнэ сэтгүүл зүйд танигдсан байгааг хараад бас ингээд багшийн хувьд бас маш их бахархалтай байдаг. Энэ бол бас одоо Хүрлээ маань бас өнөөдөр сэтгүүл зүйд том менежер болоод удирдагч болоод явж байгаа юм байна. За бусад хүмүүний үсгийн амнаас ч бас их сонслоо. Тэгээд бас энэ сайхан одоо зөвлөдөө хуваалцууд. Ер нь сэтгүүлчдийн бүтээлийг маш их бүтээл болгож гаргаж хөвлөж байгаа. Энэ бол би танад ажиллаж байгаа сэтгүүлчдийн хувьд бас мацтай ч гэж боддог. За тэгтэл бусад редакцууд ямар байгаа илээ гэл те ингээд маш олон зөвлөдөө. Сайт байгуулад ингээд явсан чинь нэг сонин дээр бол ингээд хэвлэгдээд үлдчихдэг байхгүй. Түүхэнд болоод сайтад ингээд явжсэн нэг яах вэ гэхээр тухайд манай нэг сайтыг нэг эдийн засгийн гэмтэрэг улс төрчдийг хийлээгээд нэг юм хандлт дайралтууд айгүй хэрэгтэй өсөлт. Сайт нэг өглөө усаад ирэхэл хагаач. Тэгэл нөгөөтгий чинь арай цөөгөөс нэг хакерын арилгаал өдөр ят. Тэгээд тэр үед бодож ирсэн. Энэ хүүхдүүд нэг дүүрэг даалгаврагч хийлэгчээд
ер нь ийм Монголд анх удаагаар 10 ном хий. Ямар ном хийх үү гэхээр сурвалжлагаараа, ярилцлагаараа аян замын тэмдэглэлээрээ гэрэл зургаараа гэд ингээ 10 бот ном хийгээд гинтг нэг өглөө толгойд орж ирэл тэгэл хурлаа хийх чахта за одоо 10 ном хийнэ гэсэн. Манайхан гайхсан. Юу тэд нар мангар холгоч юу ном хийх вэ? Тэгээ 10 бот. Тэгэн гут нь маргааш өглөө нь сэтгүүл зүүн одоо сайн гэж болох үс бүх хүмүүсийн номууд ингээд номын сонгоос олж ирж байгаа өөр тавьчих. За энэ хүний бол энэ нийтлэл сайн байна. Энэ нь сайн байна. Энэ нь сайн байна. Энтэй дүүцүү хэмжээний сэдв санаагаар юм хийвэл тэгэл таад болноо ичих юмгүй хийнэ. Тэгэд энэ Монголын сэтгүүл зүүн дүгнэлт анх удаа тийм 10 ном гаргасан гэдэг. Түүхэнд үл дийл та гэл. Ингээл нөгөө залуучуудаа уриалал орцсон. Тэгэл ороод ерөөсө арай өөр хэмжээний сурвалжлагууд хийх гээл нөгөө хэд маань үзээц. Үзэж чад 10 ном гаргаад нээлт хийсэн чинь Монголын сэтгүүл зүүн тэр нөгөө ковидын дараах үе байсан юм уу? Ер нь цуглараагүй уцсан байсан юм. Заалт дөрөв хүмүүс ирээд. Тэгэл нөгөө хүүхдүүд маань 10 номынхоо нээлт хийгээл ингэж их гоё байж болдго юм байна. Ингэж уншигч нараа татаж хүмүүс ингэдэг юм байна гэдэг. Ийм ойлголт аваад. Одоо анхныхаа номыг ингээд манайхан яг л улам нэг материалууд нь сайжирсан болохоор анхны ном бүр мууч биш ч гэсэн яадаг ч байсан одоотой харьцуулах бол эхлэгч бас сул болсон байх шүү гэд манайхан ч анх ярьд. Гэтэл Монголын сэтгүүл зүүн түүхэнд гэрэл зургийн аян замын тэмдэглэлийн орчуулгын тэгээд эдийн засгийн гэмтэргийн одоо ийм номнууд сурвалжлагын номнууд одоо яг төрөл жанраараа бий дитлах хийлэлд. Тэр нээлт яг санжи Новотелд болж исэн их танхимд ёстой дүүрэн сэтгүүлчид цугларсан байсан. Одоо тэр түүхэн зургууд ч гэсэн гоё бас хадгалагдуулсан байна. За одоо манай цэвлээ огшоос хулаал даштун дуугаа гэл. Ерөөсөө үеийн алдарт бүх сэтгүүлчид цуглаа. Тэгээ тэр дээр би маш их хамгийн анх та эдийга үнэлэх бас нэг том шалтгаан тэр 10 номын нээлт юу байсан. За тэгээ тэрнээс хойш бол сэтгүүл гаргах санаанууд гарч ирсэн тий. Тэгэхээр эргэлтийн хувьд чи анханасаа л өдөр тутмын сонинд 90 сурвалжлагаар ингээл эхэлсэн. Одоо ч гэсэн эргэлт маань 90 сурвалжлах нийтлэл бүтээлүүдэд орхиогүй 90 сурвалжлага албатай ингээд явчихна. За тэгээ анх эргэлт гэдэг сэтгүүлийг одоо зузаан маш том сэтгүүл гаргаад эхэлсэн тий. За маш улс төрийн халуухан сэдвүүдийг сэтгүүлдээ оруулж гэлсэн. За маш их хүмүүсийн дунд шуугаан тарьсан. Тэгэхээр тэр сэтгүүлийг гаргах санаа яаж төрсөн? Энэ сэтгүүл хийснээс болж ер нь манайхан редакцаар нэлээд зовлогдсон шүү. Яг 90 сурчлах сэтгүүл зүү хийнэ гэдэг бол тийм ч гэсэн амар юм биш юм бил. Хамгийн анх бор сэтгүүл хийлээ л дээ. Бор сэтгүүл дээр яасан гэхэл нөгөө одоогийн ерөнхийлөгч маань засгийн тэргүүн байсан. Тэгээд засгийн газрын гишүүдийг хэн нэм бэ? Ямар бизнестэй юу хийдгийг төрөөс ямар тендер авдгийг бэ гэдэг талаар сайд болгон бүгднийг хийсэ тэр сайдууд. Тэгээд маш том бүтээл болсон. Тэгээд ах トゥ хамаатан сад нь одоо яг ямар бизнестэй юугаар одоо баяжсан ямар компанитай гин гол дандаа л төртэй холбоотой бизнесүүд хийдэг. Өөрөөр хэлбэл эрх мэдэл албан тушаал оруулан ашиглаж өөртөө ашигтай байдлаар ашигладаг юм сайд нар байна шүү гэдэг юмыг л анх гаргаж ирсэн. За тэгэл артлаас нь нөгөө төвшин буйр аврагын гавц тэргээс ахуулаад ер нь их олон тийм нөгөө хөрөг нийтлэл ярьцлагууд энэ төр нөгөө сайн бүтээлүүд хадаас гэж хэлэхүүс бүтээлүүдээ оруулаад ингээд нэг юм тухайн чинь 300 гаруй хуудастай сэтгүүл хийгээд за тэрийг бид чинь нэг 100 мянгаар ч илүү ингээд зарсан юм а. Ер нь 100 мянгаар сэтгүүл зарна гэдэг бол сонирхолгүй юм хийх гэдэг бол одоо шал тийм цаас урсан юм хийх юм бол хийж авах. Тэгээ бүгднгээр худалдаж аваад хүмүүс. За тэнцээч одоо хүү тэр засгийн газрын чинь амар юм дэлб татаайцсан байна шүү дээ. 90 сурчлагаар байсан ба шүү дээ. Ингээд энийг хийгээд одоогор нэг 4 сэтгүүл хийчихлээ л дээ. Дараагийнх нь юу вэ? Нүүрсний асуудал хүн дээр ирэхэд 76 гишүүний 44 хүнийг бидэд нүүрстэй холбоотой шүү гэдгийг зарлаад. Тэгээд ер нь Улаанбаатар хот тэр нүүрсний сэтгүүлгээд нэг юм тавган дээр нүүрс иж байгаа зурагтай сэтгүүлэлд. Тэр бас нэг юм тухайн үед нэг 400 гаруй хуудастай болсон. Нүүрсний одоо туулах юм бол юу гэхээр хоёр төрлөөр нүүрс иддэг юм байна. Нэг дуурт гэх юм бол уурхай лиценз зардаг юм байна. Хоёрдуурт нүүрсээ зардаг юм байна. Гуравт нь юм бол нөгөө тээвэрлэлтээс ингээд тийм ашиг олж ин улс төрчиж өгч байгаа юм байна. Тэр мөнгө угаалтаа урагшаа гятад болоод байна. Гут хэмжээний мөнгө оруулж ирж болохгүй болохоор
барилгын материал болж оруулж ирдэг юм байна. Нөгөө барилгынхаа материалыг шингээж мөнгө угааж цэвэр болгож гаргаж ирэхийн тулд богдуул болон готыг тойрсон энэ шилэн барилгууд болж ингээд нүүрсний мөнгө болж байгаа юм байна гэдэг ийм хоёр том уялдааг хооронд нь нэвлүүлээ гараад ирсэн. Энд нүүрсний компаниар одоо нүүрс зөөдөг юм эсвэл одоо ингээд нэг юм явуулж байгаа юм байна. Нүүрсний лицензтэй юм байна. Энийг ингэж явуулсаар байгаад хэм дүүнээр одоо туулах юм бол маш нэг уурхай ам дээрс нэг дэлхийн зах зээл дээр шал өөр үнэтэй багт монголчууд нэг юм маш бага үнээр өгөөд өгдөг шүү дээ. Тэрний одоо туулах дунд хашгийг ингэж авангуудаа энэ чи ийм шилэн барилга барьчиж, энэ чи орон сууцны хороолол барьчиж, энэ чи ийм одоо туулах богд уулын таавас орол барьчиж гэдгийг л бид яг баримтаар гаргаж ирсэн юм. Манай хүмүүс тэрэндээ чинь 3 сар орчим хугацаанд суус. Араас нь нэрийн зуршлахаар яг тэгэд нүц өөр юм хийхгүй зөвхөн тэрлүүгээ анхаарал ингээд хийгээд гараад ирсэн. Тухайн үедээ ч дуйлан шугуун тарьсан олон ч улсын хурлын гишүүн манай хүүхдүүд бол намайг хуулиалтай байгуулах шалгуулсан. Тэгтээ баримт. Тэгээд эхэлсэн чинь яс гэхэл баримттай болохоор хуулиалтай байгууллагад өгөхлөөр юу гэх юм л да нөгөө шүүх цагтаад орчихлоор гарцаахгүй баримт болохоор дийлэх магадлал бага болцоод эхлэнгүүт яасан бэ гэхээр манай сайтад гүйцэтгэх ажиллагаа хийсэн. Тэгээд тухайн үед нэгжлэгч хийж ийлээ. Тэгээд манай гэр бүлийн хүнийг ажиллаасан ч халаад бага хуулийн байгууллагаар шалгуулад ер нь бол бид хэд ер нь их зовоос. Тэгээд анхны дугаар. Тэгээд тэрнээс болоод ер нь нэлээд тийм юу амсаад харин гол нь юу гэсэн бэ гэхээр яг зөв цагтаа зогссон болохоор одоо яг арайч нэг шорон моронд орчихгүй хаа шиг салс. Түүнээс араасаа ингээл цагдаа гэрээ газрын том албан тушаалтнууд шалгах гэж ирээл эндээсээ ингээл хүмүүс нэрэл эрүүгийн цагдаагийнх нь нэрэл гэх юм ингээл тухайн үед бас нэлээд л бид хэдийг айлгаж сандрагч ирсэн. Тэр үед одоо ер нь Монголын хэвлэлийн эрхчлэл ер нь бас хэцүү байгаа юм байна да гэж дотроо үнэлээд дүгнэж бодоод ер нь нэрийн сурчлагаар ажиллах юм бол ийм эрсдлүүд ер нь байх юм байх шүү гэд ингэж ирсэн. За 3 дахь сэтгүүл маань нийслэлийн үе үеийн засаг дарга нар, орлогч нар, ерөнхий менежер, иргэдийн хурлын дарга нар тэгээд одоо үе үеийн одоо туулах юм бол томоохон албан тушаалтнууд ямар газрыг хийн төгсөн одоо ямар амьдралтай байгаа гэдгийг бас гаргаж ирсэн нэг утааны сэтгүүлээд тэгсэн мөртлөнгөөс утаа нэгсээд байдаг баахан гэр хорооллыг одоо тэгсэн гэл мөнгө идсэн усуд байгаад байдаг мөртлөнгөөс энийг гаргаж ир тавиад тэгээд газрын аймагуудын ер нь гаргасал дуу яас гэхэлэр сургуулийн газар, эмнэлгийн газар, цэцэрлэгийн газар ерөөсөө тэднэр бол үе үеийн дүүргийн засаг дарга нарын асахуулаад ер нь Улаанбаатар хотыг одоо энэ төлөвлөлтгүй болох бүх юмудыг эдгээр ингэж хийсэн шүү гэдэг юмыг л баримттайгаар гаргаж ирж үзүүлсэн. Харуулсан. Тэр бас нэг юм бас нэг 400 гаруй хуцтай болоод тэгээ бас гарсан даруйдаа нэлээ нөгөө борлуулалт нь бол нэмэгдээд ингээ явсан. За сүүлийн сэтгүүл бас одоо нэг жил гарангийн өмнө гарсан. 126 гишүүн ер нь хэн хийм бэ? Ямар компанитай юм бэ? Хаанаас ямар тендер авдаг юм бэ? Ямар бизнестэй юм бэ? Энэ компаниуд одоо нууц нь юу юм бэ? Ард талд нь ер нь одоо энэ 126 гишүүний хинээс санхүүжилт авдаг вэ гэдэг юмуудыг л бас гаргаж ирэл. Тэр чин 600 хуцтай болдог лүүд. Тэгээ ийм том тоосох шиг гаргаад тэгээд улсын хурлын гишүүд дунд нэлээд тийм бүүм тариад нийгэм дээр ч гэсэн бүүм тариад тэгээд бүх олон мянган хувиар хэвлэлтэй. Тэгээд тэр маань бас бүгд 200 сая төгрөгөөр бишээ 126 сая төгрөг зарсан. Тэгээд бүгд зарагтаад дууссан. Энийг хүмүүсийгэд бол чи одоо яагаад ингэж нэг юм сэтгүүл хийгээд ингэж идэг юм бэ гэхэд хүмүүс гайх хүмүүс олон асууж ирсэн. Тэрний үе юм бэхлээр би яг нэг юм мэрэгжлийн сэтгүүл зүгэл хийж хин нэгний захиал биш. Одоо 126 ингэ бүгдийг нь хийдэг. Засгийн газрын бүгднийг хийгээл хотын удирдлагуудыг бүгднийг ингэ хийгээд байна гэдэг чинь зүгээр юм. Ерэн сурчлах яг юм мэрэгчлэрийг хин нэгний захиалгагүйгээр л бид өөрөөсөө хаяг замлаар ингэ юм ерэн сурчлах хийж байгаа шүү гэдгийг л харуулсан. Тэгэхгүй хах юм бол нөгөө нэг захиалгат гэдэг маань өнөөдрийн төвчнөд тэгэхээр нэг танилыгаа хийхгүй нөгөөдгийг одоо бүр тохиолох юм бол авилгалчин юу ч ингээл ингээд үздэг бол би тэд ирсэн таньдаггүй хэний ч хамаахгүй 126 ингээл хийгээл бодит үнэнгийн ингээ гаргаад ирчихэхэд ингээд их хурлынхаа гишүүдэн баахан дургуг нь хүргэж
бас хуулийн хэлтийн байгууллага зөндөх шалгагдаж эрүүгийн хэрэг, иргэний хэрэгээр ингээд шалгагдаж явсан. Одоо тэгээд бүгднгийн одоо хууль зохион байгуулалт баримтаа гаргаж ирч өгөөд тэгээд одоо ялчаад байж энэ да. Одоо л нэг амс хийгээд шүүх цагтаа дуудах нь багассан байна. Тэгэхээр сэтгүүл зөв угаасаа л баримт. Тэгэхээр баримт нотлогоо байгаа цагт бол одоо өөдөөс нь дэлгээд баримт гаргаад ирж байгаа учраас бол одоо бүх зүйл л ил тод байж байгаа шүү дээ тий. Тэгэхээр эхний 2 дахь дугаар дээр бол ер нь ерэн сурвалжлах сэтгүүл зүй амаргүй юм байна гэж шантрах, зогсох юм уу тийм сэтгэгд одоо бодол төрж исэн байна. Тэгтэл өнөөдрийг хүртэл бол тууштай одоо явсаар л нийгмийн одоо тэр босромог байдал гаргасаар л байна тий. Ерэн сурвалжлах бүтээл маань бол цаг хугацаа шаарддаг штэ. Тэгэхээр та хэд маань энэ ерэн сурвалжлах одоо бүтээлүүдийн сэдвийг яаж олж гин, баримтуудыг яаж цуглуулж гин, ер нь ямар хугацааг зарцуулж гин. Жишээлбэл 126-г би бол уншаад ямар хугацаанд одоо энэ баримт материалыг цуглуулваа гэд асууж исэн 6 сар гэж ах шиг байсан. Тэгэхээр бол маш их цаг хугацаа зарцуулдаг шүү дээ. 6 сар өдөр тутмын үйл ажиллагаанд сэтгүүлч оролцохгүй, үйл явдлыг сурвалжлахгүй зөвхөн тэрэндээ л анхаарсан. 6 сар багаараа ингээд анхаарад ингээд за энийг одоо ингээд хийшүү, энийг ингээд шүү гэд хийгээд ажил дээрээ хоноод гэртээ харихаа байгаад нөгөөдгөө ингээд нэг гаргаж ирэхин тулд нэг open data ч гэдэг юм ингээд нэг бид чинь ерэн сурвалжлах юм гэдэг тэгэхээр мэдээллүүд нь авч газар дээр нь очих. Дээрээс нь тэр өөр нэг юмнуудыг хийж байгаа болохоор тэр мэдээлэл цуглуулад нэгтлэх, тендергүй үгийг ашиглах, тэр тухайн хүнийхээ судалж байгаа хүнийх нь одоо олон жилийн өмнө 13 жилийн өмнө ашигласан Facebook мөг одоо зураг мөрг нь ямар шохон байдгийг энэ төр гээд гэмт хэрэгээ одоо туулах юм бол эдийн засгийн гэмт хэрэгээ нуухын тулд тэр чинь гээд бүх юмудаа баллуурцсан л байгаа байхгүй. Тэр баллуурцсан юмуд яаж ил гарахгүй гэдэг тэр бас нэлээд чартаалгсан шүү. 6 сар гаруй ноцолж иж маш их хөдөлмөр цаг хугацаа. Тэгэд бас манай залуучууд яадаг ч байсан ард нь гарсан. Дунд нь бид чинь багийнхан л юм чи одоо шантарсан, болиж гэж бодсон, хэрэлдсэн, эвлэрсэн гэл одоо энэ хугацаанд бол 6 сарын хугацаанд бол юм л туулж иж тэрийг боож авч байгаа юм л да. Одоо эргээ бодохоор сайхан байна. Тэгэхээр ерэн сурвалжлах сэтгүүл зүй бол одоо мөсөн уултай зөөрлөл оюутнуудтай би заадаг л да. Аливаа асуудлын одоо даалд хэсэг нь бол багахан хэсэг. Одоо 80% нь одоо даалд яваад байхад 20% нийл гарсан. Тэр одоо нийгмийн болж бүтггүй асуудлыг л одоо дэвшүүлэн тавьж олон нийтийн эрх ашиг хөндөгцсөн асуудлыг дэвшүүлэн тавьж байгаа шүү дээ. Тэгэхээр та хэдийн маань сэтгүүлийн сэдвүүд бол бүгд л нийгмийн асуудал, олон нийтийн эрх ашигыг хөндсөн ийм сэдвүүдийг бол баримт нотлогоотойгоор дэлгэн гаргаж бас олон түвний бас юм хүртэл болгож чадсан байна. Тэгээд эргээд ингээд ирэх тэр дарамт шахалт мэдээж бол маш их байсан мэн тий. Тэгээ бүгдийг бол ингээд даван туулаад одоо зогсолтгүйгээр л яваад байгаа нь бол маш одоо сайхан юм. Тэгээд өнөөдөр ингээд хэвлэлийн хичээлээ өдөр хоёлын ярилцж байна. Тэгээд ерэн сурвалжлахаар хүрлээ маань одоо ингээд 10-аад жил ажиллаж байна. Ер нь өнөөдөр энэ Монголын одоо сэтгүүлчид бодит байдал дээр хэр эрхчлөөтэй байна гэж бодож байна. Тэгээд энэ талаар одоо ямар бодолтой? Гэхдээ одоо манайхаа яриа л гэдэг. Хэвлэлийн эрхчлөө байгаа л гэдэг юм л та. Тэгээд яг одоо эрдэх цахлаад ингээд явж байхлаар яг хэвлэлийн эрхчлөө бол надад бол за нэг 100% байлаа гэж бодоход нэг 60% байхгүй шүү. Өнөөдөр Монголын сэтгүүлчид хэн гомдоод байна гэхээр улс төрчдөл гомдож байна. Улс төрчдөл энднийг Монголын сэтгүүл зүг бохир заван зүйл рүү чирж оруулж байна. Улс төрчид бидэдийг шоронд оруулах гэж байна. Ер нь эхнээс нь хуулаа захиалахтаа ингээд юм шоронд орших ажлуудыг хийсээр л байна. Одоо эвгүүдэж эхлэх юм бол тэр хүмүүсээр оролцох юм бол шоронд орно гэдэг юмыг зүгээр боддоор үзүүлж байгаа болохоор зориглож одоо тэр хэд рүү дайрч чадхаа одоо бичиж яг үнэн одоо өмнөнийг гаргаж ирж чадхаа байж байна. Тэгэхээр энэ улс төрчдийн одоо энэ эрх мэдэл бүхэн энэ албан тушаалтнуудаас болоод энэ Монголын сэтгүүл зуул уналтанд орж байна. Тэгээд энийг гарах гэж ирэх гэхээр одоо амьдралаараа тоглож л гаргаж ирээд тэгээд нэг юм шоронгийн ялтан болж дуусчих гээд байгаа болохоор энэ рүү одоо гэдэг юм төдийлөн орж чадахгүй ингээд бүгд ингээд нэг юм голын ирэг дээр зогсчод хөлөөд өрч чадахгүй ингээд зогсоод байгаа хүмүүс шиг л байдалтай байна шүү дээ өнөөдөр. Тэгээд одоо энийг манай үеийн мөр зэрэгцээж явж байгаа эрхлэгч нарын хинчээч одоо яг сайн ярьж чадахгүй.
тэрийг бас хөндөж хэлэхгүй тэгээд ингээд нэг юм айсан нууцсан байдалтай юм шиг л байцгач шин. Тэгээд энэ бол одоо тодорхой байна. Тэгээд одоо хизээ энэ засагдаж хөвлийн эрхчлөө одоо ингээд нэг юм хийх юм мэдэхгүй. Нэг бол цагдаад өгдөг. Цагдаад өгөө болохгүй бол нөгөө сэтгүүлчих одоо дуулах юм бол татвар мотроос ахуулаа бүх юм шалгадаг. Шалгаад тэгэн гут эрэг үсгдэг юм байдал. Хэд удаан ингээд тавтаад үзүүлчихэнгууд ер нь айц тавчиж байна л да. Айгаад байгаа л да. Айгаал одоо бүгд л байж л да. Тэгэхээр эрхчлөө юм хомигдмал байна. Дараагийн гэх юм бол Монголын сэтгүүл зүйн хамгийн их болонгортуулж байгаа улс төрчдийн одоо нэг юм санхүүжилт асуудал. Одоо томоохон медиа группүүд өөрсдөө дэргэд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байна. Улс төрчид хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байна. Тэгээд өөрсдийн гэсэн нэг юм инфлюенсер сэтгүүлчдийг бэлдэж гаргаж ирж ордонд бие биенээ рүүгээ сумлаад тавьж гин. Тэрэнд нь манай сэтгүүлчд бөөндөө орж гин. Тэгээ энэ болгон бол сэтгүүл зүг одоо болох юм бол улам л нийгмийг итгэл ард иргэд сэтгүүлчд итгэлгүй болоод нөгөө худалдагдсан нөгөө яасан гэдэг юм руу одоо ингээ бөөнд нь чирээд ингээ оруулж байна л та. Тэгэхээр энэ бол ингээ нэр хүн дунж байгаа нь бол харамсалтай санагддаг. Уран бүтээл хийгээд яг юм жирийн уран бүтээл хийдэг юм уу сайн бүтээл хийчихье гэж бодож байгаа бидэд бол нэг тэр улс төрчдийн одоо тулах сэтгүүл зүйт ингээ орооцолж байгаа байдал энэ бол нэг тийм чухал биш. Яагаад гэвэл уншигчийн нар үзэгчнэр үзэж байгаа тийм сайн бүтээл хийх гэж яваад байгаа хэрэг нөгөө тэр ордонд орж хийхээсээ илүүтэйгээр энд сайн бүтээл хийх гэж яваад байгаа сэтгүүлчээр ингээд асар их ялгаад байгаа юм л да. Яг. Тэгэхээр бүтээл хийх гэж явж байгаа сэтгүүлч бол арай өөр худалдагдсан байдаг юм одоо тэр мөнгө нь байгаа газар байгаа сэтгүүлч одоо ялаашгэл байдалтай шамбаралтад байж идэх тэгээд ингээд энэ хоёрын зааг гараад эхэлчихлээ л тоо. Цэвлээ огш маань хэлдэг байсан тий. Монголын одоо улс төр сэтгүүлч хоёр нэг халлаасанд байж болохгүй гэд. Тэгээ багшийн тэр хэлсэн үгийг олон жилийн өмнөөс үгийг би ерөөсөө мартдаггүй. Тэгээ өнөөдөр харамсалтай энэ үг эсэргээрээ байгаад. Тэгээд чийж хэлж ин дээ одоо ингээд ер нь улс төрчил гомддог. Тэгэхээр улс төрчид одоо нэг сэтгүүлчд хоёр маань нэг халаасанд орчоод байгаа учраас өнөөдөр энэ манай хэвлэлийн эрхчлөөний маань энэ ухралт энэ төр болвол байгаад байгаа юм болов уу гэж бас хараад байгаа. Тий, тантай санал нэг байна. Дараагийн юм гэхэлэр тэр бүгднийг нь хийхлээр тэр дотоорч зөндөө олон таньж мэддэг. Уулзаж явж исэн ямар улсын хурлын гишүүн болчихно гэж бодсон биш. Өмнө нь одоо туулах юм бол найз нөхч авсан улсууд хүртэл байгаа юм ч тэгэл. Бүгднийг ингээд хийхлээр нөгөө нэг юм хэцүү. Тэгээд нэг улс төрчтэй нэг хүнжилд орж болохгүй гэдг нь л юм шиг байна. Тэгээд ер нь тэр сэтгүүлийг хийхэд бол халуун байсан олон хүмүүс над руу яаж байгаа юм бэ чи энийг гэд бичсэн. Тэгээд нэг юм одоо яг танилын нүр халуун гэдэг шиг нүүр харахад бас хэцүү юм бэл. Гэхдээ цаад талд нь зүгээр хинтэн чодлогтойгоо бөөнд нь ингээ хийж байгаа шүү гэдэг юм бол байгаа болохоор бас сэтгэл үйгүйсэн. Тэгээд ер нь ерэн сурчлах сэтгүүл зүй гэдэг бол өөрөө ийм эрсдэлтэй талбаралтай өөрөө ийм одоо найз нөхдөд байж болохгүй бүр их юм дотн хүмүүстэй яг гэхээр ядгүй нэг ийм л юм байл. Дэлхийн шилдэг ерэн сурчлах сэтгүүлчдийн амьдралын замналыг харахаар тийм л дээ. Одоо энэ өнөөдөр одоо ерэн сурчлах сэтгүүлчээр цөөхөн сэтгүүлч тачилж байна. Энэ ажиллаж одоо сая нэг одоо эрүүгийн хуулийг зөрчил гэж үзээд үндсэн хуулийн цэцтэр одоо уг нь төтгөлзүүлсэн одоо их хурлын юун дээр бас дахиад оруулах гэдэг ингээд явж байна. Энэ нь болохоор нөгөө сэтгүүлчийг ингээ эрүүгийн хуулиар шийдгээд эхлэхээр ажиллаа хийж явжгаад одоо эрүүгийн гэмт хэрэгтэн болчихлоор нөгөө болчихно гэхээс л айгаад байна л да. Үнэхээр айхаас ч өөр арга байхгүй. Яагаад гэвэл нэг улс төрчний эрх мэдэл албанчлал уруулаа ашиглал нэг таньдаг шүүх прокуророор ингээл наадахта заавал одод болгоно гэмбүр утаа өгсөн ял үг гэд ингээ явчихлаар яаж ийн үгүй тэгэхээр ганцхан өгүүлбэр дээр алдаад байдаг юм нэг юм гинэ алдаа гаргацсан сэтгүүлч хүртэл ингээд эрүүгийн хуулиар шийтгүүлэх гэдэг байсан шийтгүүлдэг байсан л та. Тэгээд энэ бол одоо ингээд үнэхээр Монголын сэтгүүл зүйн чөтгөр тушаа айх айдас болсон хамгийн ихний юм. Тэгээ өнөөдөр хэвлэлийн эрхчлөөг хөгжсөн олон хилэлцүүлэг уулзалтанд оролцлоо л доо. Тэгээд өчигдөр болсон нэг уулзалтан дээр шил улсын хурлын гишүүн Алтан Гэрэл панел хилэлцүүлэгт ороод ярьж байна. Хэвлэлийн эрхчлөөний тухай хууль маань одоо ингээд миний одоо хоёр жагсаал цуглааны тухай хоёр хуулийг болоо би байнгын ингээд одоо ярьсаар явнаа.
одоо 3 их хурлын даргын нүүр үзээ явж байна. Харамсалтай сэтгүүлч нар та нарт дуулгах одоо тата медиа яг өнөөдрөөр бол байхгүй байна. Гэхдээ ингээд одоо бям цогт даргаж жилсэн ингээ уулзаад ингээ явж байна гэд явж байна. Тэгэхээр хэрвээ энэ хууль батлагдчихад юм болвол хэлжсэн сэтгүүлчд их сурвалжаа нууцлах ирэх энэ хуульд байж байгаа штэ гэд их сурвалжаа нууцлаад бардам дуурайд сууж явах ийм боломжтой байгаа ингээд хэлэлцүүлгийн үеэр бол хүмүүс ярилцж байна л да. Мэдээж энэ хууль батлахын тулд манай эрен сурвалжлах ч гэсэн сэтгүүлзийн эрх зүйн орчин бас нөгөө хязгаарлалт болгоо учраас одоо тэр айдас төгшөөртөө эрен сурвалжлагаар явах сэтгүүлчдийн тоо цөөхөн ийм байгаад байгаа шүү дээ тий. Одоо гарын 13-нд багтж байгаа мөнгө 13-нд яг эрен сурвалжлагаар явж байгаа сэтгүүлчд цөөхөн шүү дээ. Цөөрөд тэгээд нөгөө нэг юм яг энэ чиглэлээр явчих гэсэн залуучууд нөгөө нэг юм халираад байна л да хайгаад том сэдвүүдийг барьж авч оролдож чадахгүй байна. За дээрээс нь тэгээд хөгжих нөхцөл боломжны эрх зүйгээс гадна бас эдийн засгийн байдал, тухайн редакцийн санхүү эдийн засгийн байдал асар их одоо бас төсөв санхүү шаардна. Тэр баримт нотлогоо баримтын хойноос явхад ер нь бол дэлхийн дээр харахад эрен сурвалжлах сэтгүүл зүйч одоо улсаараа багаараа ажиллаж штт. Ерөөсөө ингээд эрен сурвалжлах товчоо. Одоо ингээд манай эрен сурвалжлах чиглэлээр ингээд явах гээд бас сэтгүүлчид яаж ийнө гэдэг тэгэхээр алдаа гаргахад. Дэлхийн эрен сурвалжлах сэтгүүлчид тэн арга барил Монголын сэтгүүлчдийн арга барил тэнгэр газар шиг бод байна л д. Яасаа гэхээр дэлхийнхэн болохоор заавал өөрийгөө олон нийтэд таниулах алавгүй тагнуул шиг ажиллаж байгаа юм. Одоо Хүрлбаатар гэдэг нөхөр байлаа гэж бодохлоор намайг одоо хүмүүс таниадах юм бол би ямар эрен сурвалжлах юм хийж нууц юм руу орох юм. Орох боломжгүй шүү дээ. Тэгсэн чинь нөгөөдөл мөн гэдэг танигдах гээд улам эрен сурвалжлах гэдэг нэг юм хөтөлт хийгээл ингээл бүр бүх юмуд ингээд тахлаар нөгөө нэг юм тэнгэр газар шиг болчиход байна л д. Одоо манай юу гэдэг тэр нэг юм юус нийслэлээр одоо утаагүй төш үйлдвэрлэсэн шүү дээ. Тэрийг гэдэгт л манай сэтгүүлчд нөгөө нэг юм танигдаагүй хийсэн. Дотор нь орж нөгөө нэг тийм барьцаалуулагч бодисны хооронд гурил холж байгааг 2 хоног ажилд орж 2-3 хоног илэрүүлчихсэн. Дараа нь тэр нөгөө нэг юуг бензин дотор шатгуунд өгөөсөнд ус хийж байгаа хөтлөөдөд бас яг тэгж илрүүлжсэн байхгүй. Тэгэхээр энэ арга барилаар явж ижил ер нь том юмнууд ингээд нэг юм дотгошоо нэвтэрч орж цат татнаа л гэсэн. Дотор нь орчиж. Одоо энэ Монголын хүнсний аюулгүй байдал хүнд байна. Эмний асуудал хүнд байна. Нэгдүгээрт яасан гэхэлэр цагаан будаа орлож ирэхлээр ганцхан нэг ургацын цагаан будаа л болоод ирэх. Бөөнд нь ингээд том шуудаад. Тэгээ Монголд оруулж ирэнгуутаа ганц зарим нэг нь нугаагаа зарим нэг нь янгуутаа савлаад тэгэнгуутаа арай нэг ядуу амьдралд гэр хорооллын зориулсан цагаан буудаага ингэж өгчөөд нөгөөдх нь одоо үнэтэй савлгаа хийчихэнгуут ингэж өгчөнгуут энэ бол амар үнэтэй цагаан будаа л гэдэг. Энийг сэтгүүлчид яаж илэрх дотор нь ажиллаж илэрх шин. Одоо ийм байж л байна. Урд хөршид бүгднгийн үйлдвэрлүүлж авчирчингуутаа улаан хотод очингуутаа савлгаа сав боглоо бодлын гатан талаар нь хийлээ. Тэгээд иргэдэд худалдаалаад байгаа имийг одоо яаж Монголд үйлдвэрлэсэн сайн лабораторийн сайн им гэх үү. Тэгэл ингээд энэний болгоны чи яах вэ гэхээр тэр үйлдвэр дотор нь орж ижил одоо яг үнэн гаргаж ирж тавь шүү дээ. Тэгэхээр олонний танил болоо гэрэл зохиолсон сэтгүүлч тийшээ орж чадахгүй шүү дээ. Ер нь бол дэлхийн алдартай эрен сурвалжлах сэтгүүлчдийн жишээнүүд их байдаг л да. Одоо оюутнуудаа би одоо ч ингээл яриад жишээлбэл Нели Блай гэл сэтгүүлч галзуугийн эмнэлгээс хийсэн 10 хоног гэдэг тэр эмнэлэгт бол маш их юм өвчтнүүдийнхаа эсрэг хийж байгаа зүйлийг сэдвийг сонсоод өөрөө өвчтөн болж ороод тэндээс 10 хоног бодит байдал ямараа гаргаж ирээд сурвалжлах тавьсан нь бол маш их үр дүнд хүрч дэлхийн дуйлан шугам болоод тэр эмнэлэг эмрэгчлэнүүдэд одоо хариуцлага тооцох гэх мэтээр ингээл явжсэн. Тэгээ эрен сурвалжлах сэтгүүл зүгээр одоо олон жилийн өмнө алдартай 2 сэтгүүлчтэй уулзах нэг завшаан тохиож ирсэн. Тэгээд тэр хүний ярьж байгаагаар бол ерөөсөө л улсаас хүний 8-ны асуудал улсаас улсгаа орондох эрен сурвалжлах тухайгаа ярьжсэн. За одоо би Гонконгоос шууд Нью-Йоркд нисэж очиод Нью-Йоркоос Гонконгод очиод ингээ явж байна. Тэгэхээр эн чинь нөгөө асар их одоо нөгөө төсөв санхүү эдийн засаг материал тоног төхөөрөмж асар их зүйлийг зарцуулж иж тэр том сэдвүүдийг дэлгэн тавих учраас улс хооронд багаараа бүр ингэж ажиллаж байна л да. Тэгэхээр манайд харамсалтай нь энэ байхгүй. Одоо манай редакцийн нэг хийж чадахгүй нэг сэдв баг. Тэр ямар сэдв бэ гэхээр
юу гэдэг агуулга дарддаг асуудал. Одоо Монголд өнөөдөр хамгийн их мөнгө угаалт асуудал нь уул уурхай дээр байна. Уул уурхай дээрээс юу байсан бэ гэхээр за Эрдэнтээс үйдэг юм хаанаас үйдэг нэг зэсийн баяжмал олж ирлээ гэхэлэр зүгээр л нэг юм маш бага агуулмжтай зэсийн баяжмал гарч байгаа юм шиг ингээд юу очдөг. Зэсийн баяжмал модод дуулах юм бол мөнгөний баяжмал за тэгэл Жон Шинтрийг бол ингээд агуулмж нь маш бага агуулмжтай байна гэж лабораториуд худлаа шинжилгээ гаргаад өгчдөг. Тэргээр нь татвараас зүхтаагаад нөхдүүд хилээр гарах. Хилээр гарангуудаа жинхэнэ үнээрээ зардаг. Нөгөө агуулмж баг гэдгээр болохоор ийм бага үнээр өгсөн бидэд гэд ингээд нэг юм энд нэг бичиг цаас яваад идэг. Хилийн цаана очингуудаа нөгөө чинь жинхэнэ эрдний шижир алт буюу болоод тэрийгүүрээ одоо маш өндөр үнээр яг зах зээлийн үнээр ингээд өгөөд тэрийгүүр ингээд мөнгө угаалт явагдаад байгаа. Байгалийн баялагт. Энийг ингээд нэг лаборатори энэ төр л яг нөгөө мэрэгжлийн болох биш болохоор хороож яг энэ дээр ингэж байгаа гэдэг юм байхгүй. Салхитын мөнгөний орд нэг хэрэг байсан юм л да гятуудын. Тэрэн дээр агуулмж нь одоо харилцаа адил өөр гарц. Тэгээд гятууд нь хоорондоо хэрэлдэнгуут тэр агуулмжаа нэг сая хил гаргачихсан байхгүй. Яасан гэхээр тоон тутамд нь хил 100 илүү 8-900 грамм мөнгө байна. Мөнгөний агуулмж байгаа гэд хилээр гаргаад идэв гэсэн. Хэрэлдэнгуут яг бодит юм гэх юм бол агуулмж нь тоон тутамдаа 1.8 кг ч илүү мөнгө агуулсан байсан шүү. Энэ лабораторид нэг худлаа хийсэн шүү гэдэг ингээд гарч зөвхөн энэний жишээ гэтэл одоо хэдэн сая одоо хүний санаа тогтомгүй одоо туулах юм бол юу болчих вэ? Хэдэн сая долларын асуудал яригч эхэлж байгаа. Тэгээ энийг бас бид хэд нөгөө нэг юм хятад энтер рүү яваад яг нууц одоо гэрийн нүдний ил гаргах юм зам гэдэхэн гут нөгөө санхүүжилтийн асуудал энтер хүнд болохоор бас араас нь явж чадахгүй олон жил ингээл бүгшраал байж байна л да. Тэгэхээр хүмүүс одоо сэтгүүлчид нийгэмд одоо өнөөдөр нэр хүндээ манд унах гал байна л да. Сэтгүүл зүйг бас ингээд сошиалд байгаа зарим нэг хэвлэл мэдээллээр сэтгүүлчдээр бас төсөөлөөд байх шиг байгаа. Хажууд нь бол бусд нь бол мэрэгжлийн редакц, бүтээлээ туурвал, нэвтрүүлгээ хүргээд мэрэгжлийн түвшинд ажиллаж байгаа редакцууд бол маш олон байна. Тэгэхээр олон нийт бол бас ингээд нэг түгээмэл тийм ойлголтоор ойлгоод жишээлбэл сэтгүүл зүгээс суралцах гэж ээлсгэж байгаа хүүхдийг аав ээж нь чи одоо ийм хэрүүл хийж явдаг хүн болох гэж байна уу гэдэг ч юм уу ингэж хэлдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ ойлголтныг олон нийт массын донд бас нэг ингэ яваад байгаа шиг. Тэгэхээр энэ мэрэгжлийн өөрсдөөс л болоод байгаа шин. Энэ нэр хүнд унгаад байгаа асуудал. Нөгөө л нэг одоо хувийн ёс зүй асуудал байхгүй байна. Гэрийн хүмүүжил байхгүй байна. Дээрээс нь одоо хэдэн төгрөгийн төлөө одоо юугаач сүнсэж худалдаад өгчхөөр тийм айран бий болчлоо. Тэгээд хүний эрхийн хамгийн мэдрэмжгүй одоо тийм яг 90-ад оны үеийн шар сонингийн одоо ийм эрен үе шиг энийг ийм мэрэгжлийн бус одоо хүмүүсийн тийм солиорлын онцог хугацаа Монголын сэтгүүл зүйд одоо ингээд тахалмж тархачаад байна л да. Тэгээд эднэрээс болоод Монголын сэтгүүл зүй нэр хүнд унаад хүний гэмт хэрэгт одоо шүүхээр тогтоог бол гэмт хэрэгт ингэж үзэхгүй гэдэг хатал муу авилгалчин чамааг харнаа занал хийлээд байгаа мó айлгаад байгаа мó чи муу авилгалчин бэлээ би чиний тэр баримтыг дэлгэн энийг чинь дэлгэн гээл фэйсбүүкээр өөрийнхөө аккаунтаас ахуулаад эрхлэгчэнд ингээд солиороод эхлэхэр чинь нөгөө ёс зүй асуудал ч байхгүй бол эхэлж байгаа хөөх. Тэгээд бид хэд одоо хайш тэр нэг хувийн юугаараа айлгадаг галзуурдаг юм фэйсбүүк хаягаараа одоо ингээд эрен сурталгаар хийж ингийн гутал баахан пост оруулаад нөгөөдгөө зүхэл ингээл эхлэх юм шин. Тэр баримт бид одоо оноо өдрөөс энэ тэр зааж өгсөн юм их юм бол зүгээр л баримтаал гаргаж ирэл тавиал болоо. Өөр чи ямар ч үүрэггүй байхгүй. Тэгэхэд л одоо нэг юм үр дүнд хүрүүлэх гээд байжсан сүулдэ сэтгүүлчд одоо матаас чиг авилгалтай тэмцэх газар руу улсын хурлын гишүүн сайд дарга нарыг одоо шалгуулах хүсэл төртлөө өгдөг болчиход байгаа. Тэр чи иргэний нийгмийн төр өгдөг болохоос хизээ хэвлэл мэдээлэл өгч ирсэн. Одоо ингээд үзэхлээр чи одоо сэтгүүлчд хин итгэхгүй. Одоо ааш энэ одоо ингэ байжсэн хамаг юм яачих юм дараа нь намайг энэ ингээд одоо хуулийн хэлтэн байгууллагад шалгуулна шүү дээ надад чи гэж байгаа юм. Ингээд одоо ус төрчтэй л орооцолдол ингээд нэг хэрэн сурчлах хийж яах гэдэг юм төөрөлдөл яваад байгаа болохоос биш нөгөө талд хүний эрүүл мэндийн асуудалтай холбоотой эрен сурчлах юм бүгд хаягчаад байгаа шүү дээ. Тэр юуны эмнэлэгт гэдэгтэл
цэргийн госпитал гэдэг тэгтэл тогтоо хүний одоо юу цусыг шүүчээ тэр шүүсэн аппаратаар баахан хүмүүсийг шүүц асуудал үүссэн. Тэрийг одоо эргүүлээд нөгөөдөл нь тусцсан үгүйг одоо хүртэл эрүүл мэндийн яамныхан гаргаж тавихгүй л байна шин. Одоо халдвар чар хүчний асуудал одоо ингээд багж магчнаас болоод ингээд амар их энэ элэгний ВЦ вирустэй улсууд нь ингээд байна. Тэгэл одоо энэ төсөл мөсөл хэрэгжүүлж байгаа гэж баахан хурамч одоо юм өгөөл энээсээ болол одоо ингээд нэг юм мөнгө угаалт явагдал. Эднэрийг ерөөсөө гаргаж их сонирхол алга биш. Бүр их гоё амьдралыг чадамжтай гоё одоо туулах юм бол явж байгаа залуучуудын талаарх малаарх нэвтрүүлгүүд хийж байгаа нь хуруу дарамт зүүн байгаа байхгүй. Энэ нь юм руу ч юм гэхээр ардталт нь мөнгө байхгүй болохоор л хинт сонирхож одоо ишиг орохгүй л яг мөнгөтэй хэсэг рүүгэл гүйлдээд байна л да. Дээрэс нь эрхлэгч нар гэж өөрсдөө нэрлсэн хүмүүс нэг ямар ч эрхлэгч биш сэтгүүлчтэйг уралдаж гүгээд байгаа. Үеийн одоо дэлхийн эрхлэгч нар ямар юмх нь одоо сэтгүүлчтэйгээ нэг редакц ажиллаж ирсэн нь уралдаж уран бүтээл хийж гүгээд идэх байсан. Өөрийнхөө чадаж хийдэг бүх юмыг л сэтгүүлчтэй өгдөг болохоос өөрөө сэтгүүлчтэйгээ уралдаж гүгээл өөрөө тэгэл одоо хүмүүстэй хэрэлдээл өөрөө фэйсбүүкөд хүмүүст оромжлуулаад бүүлдүүлээл өөрөө хүмүүсийг бүүлдээд ихлээр чи тэгээд нэг юм цах цамраагүй байдлыг энэ удирдлагуудаас нь ахуулаад хийж байгаа. Тэд нар мөнгө ингэж олдог, хүмүүнийг ингэж олдог гэж буруу юм руу татаад байгаа болохоос чи ингээд нэг гоё уран бүтээл хийчээч энийг ингээ хийчих гэдэг юм нь хор байгаа тоххой. Тэгэхээр л сэтгүүл зөө өөрөө уналтанд орох чиглэл рүүгээ яваад л байна л да. Тэгээ энэ бол одоо бид хэдийн Монголын сэтгүүл зөө хамгийн толгомцсон хатиг хөтөг болсон асуудал. Сайн нэг хэд хоногийн өмнө бас Монгол телевизийн нэг сэтгүүлч хэлж ирсэн. Манай сэтгүүл зөө ерөөсөө л энэ ордон дотор тойрсон одоо хүмүүсийн идэж ууж байгаа, өмсөж зүүж байгааг араас нь хөөж илтгэл ийм сэтгүүл зүй боллоо. Нөгөө сайхан олон нийтийн амьдрал донд оролцоод явж байгаа сурвалжлага нийтлэл юм ерөөсөө байхгүй болжээ гэж хэлээд маш их хүмүүст одоо комент итсэн байсан. Тэгээ энтэй бол бас санал нийлж байгаа. Би ч гэсэн санал нийлж байгаа. Тэгэхдээ яг хөдөө орон нутаг жирийн малчдын төлөө явж байгаа сэтгүүлчд бас байгаа. Энэ дотроос ч одоо олон тийм одоо эрдэнэ мэдлэг боловсралтай тэргүүрээ ингээд юм даруухан амьдардаг. Заавал одоо нэг юм олонний танил болоод одоо өөрийгөө одоо фэйсбүүк дээр ингээд нэг юм шидээд байхгүй зүгээр л өмнөх ажиллаа хийгээл зүгээр өмнөх юмудаа ингээд судлаад ингээд явж байгаа олон зуун сэтгүүлчд байгаа. Энэ сэтгүүлчдийг яаж ийм вөхлөөр тэд нар тийм заавал одоо нэг инфлюенсер энэ төр болоо олонний танил болъё гэж бодохгүй байхгүй. Зүгээр л мэрэгжлийн юм хийгээл явна гэж бодож байгаа сэтгүүлч. Одоо дууга хөдөлмөрлөөд бүтээлээ төрөө явж байгаа олон сэтгүүлч байгаа. Тэгэхээр сэтгүүлчд хэвлийнхэн гэдэг дээр бүгдийг хамруулан бас ойлгож бас болохгүй гэдгийг бас онцлог хойлоо хэлье те. Тэгэхээр олон нийт бол тэрийг маш сайн тунгааж бодоорой. Тэгээд энэ сэтгүүл зүй бол өөрөө нийгэмд маш хэрэгтэй зүйл шүү. Нийгмийг одоо бүх талаар нь одоо сайн хагалгаа хийж байгаа, сайн мэс засал хийж байгаа орчин үеийг одоо Монголд нэвтрүүлж байгаа эмчнэрийг сэтгүүлчд бид л одоо магтан дуулна. Гоё одоо амжилт гаргаж байгаа одоо оюуны юу гаргаж байгаа залуучууд энэ тэрийг бидэд л сэтгэлийнх нь үгийн юмыг нь гаргаж ирнэ те. Заавал ус төр биш шүү дээ энэ чинь бас. Энэ дараас нь гэхэл нийгмийн одоо болж өгөхгүй байгаа зүйлийг одоо ёс зүй асуудлыг хүртэл одоо ингээл бидэд л гаргаж ирж дуу чимээгээ өргөжиж өнөөдөр бас нийгмийг одоо өөрсдийнхөө юугаар ингээд цэвэрлээд ингээд явж байгаа шүү. Тэгэхээр энэ сэтгүүл зүй бол одоо маш хэрэгтэй зүйл. Энийг одоо нэг зөв утгаар нь ойлгож авах хэрэгтэй. Болохгүй зүйлүүдийн одоо туулах нь болохгүйгээр нь зөв ялгаад болж байгааг нь болж байгаагаар нь ингээд яваасаа л гэж үздэг. Энэ одоо ийм галзуурлын байдал юу н 90-ад оны нөгөө шар сонингийн үе ч одоо 90-ад он ч одоо нэг сончин бараг 100 мянган хүмүүс хэлэгдэж тийм биз. Одоо миний оюутан цагт шар сонины оргил байсан. Одоо 98 онд оюутан болж ирээд манай багш хэлдэг гэсэн шар сонин та нар битээ уншиж байгаарэ гэд. Тэгээ бүх автобусны буудал дээр шар сонин борлуулагддаг байсан. Тэгээд мэдээллийн биржгээд одоо тэр талбайн зүүн талд байрладаг. Тэндээс энэ шар сонингуудыг худалдан борлуулдаг. Тэгээ бид нар нөгөө жинхэнэ нөгөө ховжив тэр бүхэн чинь тэр шар сонин дээр гараад ёстой 100 мянга гаран маран хэвлэгддэг. Тийм цаг үйсэн. Тэгээ цаг хугацаа бүх зүйлийг ингээд өөрчлөө явах. Өнөөдөр энэ зүйл ч гэсэн бас өөрчлөгдөж хүмүүс юмыг бас ялгаж тунгааж ирэх энэ цаг болвол байгаа байх гэж бас найдаж байгаа шүү дээ. Тэгээд эхлэнгуут юу гэж байгаа. Одоо яг энэ шиг юм өөрчлөгдөх бах. Өөрчлөгдөх зам руугаа ер нь орж байгаа юм байна да гэж бас нэг юм мэдрэгдээд байгаа. Тэгэхээр эргүүлээд нөгөө мэрэгжлийн улам
одоо зөвүүн тий одоо эмчнэрийн талаар хэдсэн шинжилгээ ухааны талаар хэдэл гээд наривчлсан судалгаатай одоо эм сэтгүүлчдийг нийгэм шаардаж эхлэх нэ. Тэгээд тэрэнд одоо манай энэ ихтэй сургуулиуд энэ төрлөө бас цаг үеэ мэдрээд тэр зөв рүү одоо явах цаг нь бас болж байгаа. Би бас хэлмээр. За манай Отгон нэгэн их сургуулиас төгсөх 12 дугаар ангийн сурагчдын дунд эссе бичлэгийн уралдаанд зарлаа л да. Мэргэжлийн сэтгүүл зүй ба шударга нийгэм гэдэг сэдвийн өрөөнд. Тэгээ тэнд эссенүүдийг ингээд уншаад тунгааж яхад маш их зүйлийг бичсэн байна. Тэгээ нэг одоо ихэнх хүүхдүүд гэсэн байна. Өнөөдөр Монголын сэтгүүл зүй шударга үнэн байгаасай. Тэгээ сэтгүүл зүй их зөв ингээд ажиллаж чадах юм бол нийгэм маш сайхан гэгэн тунгалаг болно гэсэн зүйлийг нэлээд хүүхдүүд бичсэн байна. Тэгэхээр 12 дугаар ангийн хүүхдээс одоо гарамгүй тийм ухаанаар эссенийг бичиж ирүүлсэн байл да. Жишээлбэл тархиа биш зүрхээ дагдаг сэтгүүлчид олон болоосэй гэж би боддог гэж нэг охин бүр ярилцлага өгсөн. Тэгэхээр энэ бол нэг зүйлийг бас хилээд байна манай хойч тий. Би танд нэг зүйлийг тодорхойлчих уу. Яагаад энэ өнөөдөр Монголын сэтгүүл зүй яах вэ гэхээр санхүүжилтээс л болоод байгаа. Цалингаа тавихаас л бүх асуудал үүсэж байгаа байхгүй. Одоо улс төрчдөөс одоо манай ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгсэл санхүүжилт авч байна. Тэгээ ингээд авж байгаа болохоор л сэтгүүл зүй өөр нэг шударга байдлаа ингээд алдаад эхэлж байгаа байхгүй. Мөнгөний авц учраас. Тэгэхээр одоо нэг дээрээс нь гэхээр нэг энэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл авч явж байгаа юм чинь нэг за үндэсний Монголын үндэсний олон нийтийн радио телевиз Монцом агентлаг энэс бусдууд нь дандаа хувийн байгууллага. Хувийн байгууллагын эзэд яах вэ гэхээр өөрт ашигтай юм бол хийнэ гэсэн үг шин. Тэгэхээр тэднэрээс ингээд нэг хувийн байгууллага ёс зүй гэдэг ингээд эхлэхээр нөгөө нэг юм хаанаас мөнгө олчих боломжтой байна. Тэндээс ингэ яваад байгаа хөөхгүй. Тэгээ энэ бол бас нэгдлийн төөрөгдөл юм шиг байна. Тэгэхээр ингэ нэг шударга байхгүй байгаа нь одоо нэг бас нэг санхүүжилттэй нэг сэтгүүлж байгаа цалин өгөхтэй асуудалтай бас холбогдоод нэг өөр хэлэх юм бол нөгөө худалдагдсан сэтгүүл зүй гэдэг юм бий болоод байна. Энээс гарах аргыг сүвгчлээл бидэд яах вэ? Яавал ер нь улс төрчдөөс хараат байх уу? Хараат бус байх уу гэдэг юм дээр бодоол. Тэгээд миний нөгөө нэг манай редакцийнхны сая хийгээд байгаа тэр нөгөө давс үрсэн 40 жилгээд баримтат киногоор олон улсын кино наадмуудад өрсөлдөх төслийн хэмжээнд явах юм бол бас нэлээд санхүү мөнгө босох боломж харагдаж байна. Сая нөгөө сүүлчийн нүүдэлчэд гээд ном хийгээд дэлхийн 6 оронд бас номынхаа нээлтийг хийгээд ирлээ. Дахиад нэг шүүмжлэлтэй хандах гэдэг нь л Монголын одоо туулах юм бол баримтат кино болон олон нийт гарч байгаа хүмүүс Монголыг л нэг юм муухай харагдуулсан бүтээлүүд хийгээл тэгэл нэг юм тэр нөгөө нэг хараал өрөөл одоо бүх хүмүүдийг ингээл нэг гаргаж ирж 50 гутаал энэгээрэл ингээл амжилт гаргаад болохгүй. Тэгэхээр бидэд бол тэрнээс нэг юм сөрий энэ монголчуудын тийм юм нандин амьдралыг харуулсан юу хий. За ямар шинжлэх ухаанд байхгүй мөртлөө ингээд тэнгэр шинжиж хагаад за энэ жил бол одоо тэдийгээр цас орох юм байна. Энэ жил бол ийм зод болох юм байна. Тэр хэсгээрээ зодтой байх юм байна гэдгийг тэнгэр шинждэг. Зүгээр ямар ч нэг боловсрол авахгүй мөртлөнгөөс тэнгэрээ шинжээл ажиглал юуг олчдөг. Цагаагаараа мэдчихдэг. За эсвэл газар хөдлөхөд байгааг одоо тулгуурчлсан амтнараа таамаглаад мэдчихдэг. За бүр алсыг хардаг. За амтны мөр уншдаг. Иймчлэн одоо нэг хүмүүсээр 32 хүнээр хөрөг хийгээд тэгээд дэлхийн 6 оронд номынхаа нээлтийг хийдэрсэн англи хэл дээр. Одоо серб хэлээс хаад ахуулаад одоо юун дээр герман хэл, итали хэл дээр одоо ингээд орчуулах ажлууд хийгдээд паблишинг компаниуд одоо хэдэн мянган хувилэгдэхгүйгээд бичиг цаасны асуудал яригдаа явж байна. Энийний далд утх нь юу юм бэ гэхээр нөгөө л санхүүжилттэй нэг одоо ингээд ном энэ борлуулад ингээд нэг юм зардаг болчих юм бол бидэд нөгөө нэг юм санхүүгийн хараат байдалд орчих юм бол нөгөө эргүүлээд хин нэгний юунд авахгүй бүр гой бүтээлүүдээ хийгээд явчих юм байна да гэсэн нэг ийм өнцгтэй байгаа. Тэгээд одоогоор оролдлого хийгээл энэ яг амжилтанд хүрээд санхүүжилтээ бүрэн босгочих хэмжээнд дээр юм яас юм байхгүй. Тэгээд бид нэг номынхаа нээлт хийж авч Австрийн сэтгүүлчдийн холбооны нарийн бичгийн даргатай, Швейцарын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан. Тэгээд энэ асуудлууд ер нь дэлхийн нийтээр ямар шугам байдалтай байна. Европын орнууд ер нь яаж ийм хэвлэл мэдээлэл хэрэглээд санал бодлоо солилцсон ийм баг. Дэлхийгээс үүд юм уу өөр юмнаас л санхүүжилт босгож ирээд тэргүүрээ одоо ингэ цалинж явчих юм бол бидэд одоо нөгөө ёс зүйн кодоо бариад одоо сайн бүтээлүүдээ хийгээл явчихна л та.
Ер нь чөлөө твэлийн шалгуурт юм идэг шүү дээ. Эдийн засгийн хувьд хараат бус, улс төр нам эвслээд хараат бус, эрхцээ орчин бүрдсэн гэд. Тэгээ яг эднийг яриад үзэхлээр Монголын сэтгүүл зүй бол яхахгүй одоо эрхчлөлөөр ухарчаад байна л да. Тийм. Нөгөө нэг сошиал ертөнц өгсөн болох нөгөө реклам зар сурталчилгаа энэ төр өгдөг газрууд бүгд өөрөө нөгөө фэйсбүүкийн платформ дээр өөрсдөө зар сурталчилгааг байршуулад ингээ явдаг болчихлоо нөгөө хэвлэл мэдээллийн хэрэгсэл нөгөө нэг юм санхүүжилтийн үед юу тийм хүнд байтал үсэж байна л да. Тийм эдийн засаг тэгэхээр эдийн засгийн хувьд хараат бус байна гэдэг чинь хэвлэл мэдээлэл эрхчлөөтэй байх хамгийн том үндэс суурь болцоход байна л гээд байна л да тий. Ер нь энэ Монголын сэтгүүл зүйг чи хараат бус сэтгүүл зүйг Монголд ер нь бодитоор оршин тогтнох боломж хэр байна гэж харж байна. Одоо удирдлагаас хамрах юм бэл. Удирдлага байдаг юм одоо эрхлэгч нар нь гой уран бүтээлд шунан дуралдаг. Тэгээд сайхан бүтээл хийчий гэж боддог. За ёс зүйтэй бай гэж ёс зүйтэй одоо аав ээжийн гэр бүлийн хүмүүжил байдаг юм уу? Төгссөн сургууль багш нарын нь одоо хүмүүжил байдаг юм уу? Тэргээр юм ёс зүйтэй байх юм бол энэ бас боломжтой юм л. Ёс зүйгүй усууд нь бусдад нөлөөлөд эхлэхээр л ингээд нэг юм болохоо очиад байгаа юм л. Тэгэхээр Монголын сэтгүүл зүйн нөгөө нэг юм одоо хүндлэгдэг хүмүүс нь өөрсдөө ёс зүйтэй хүмүүс байх юм бол тэдрийгээ дагаад л бас ингээд нэг юм цэвэр шиг юм руу орох юм байл л нөгөө нэг дагаж өгчдөг болох. Ер нь бол одоо та нарыг оюутан байхад ч гэсэн одоо ч гэсэн оюутнуудаа ёс зүйгээ баримтлаарай. За хүнлэг байгаарай, хүн байгаарай гэдэг зарчмыг бол бид нар хилээд төгсөж байгаа. За гэтэл ингээд яг редакц дээр очихлоороо бас нөгөө төгсөгчд маань ажилтан болоод редакцийнхаа тэр байдлаас болоод ч юм уу арга барилаас ороод ёс зүйгээ одоо барихгүй байх, зарчмаасаа зөрчих ийм зүйлүүд гараад ах шиг байгаа. Тэгэхээр бид нар лөө заримдаа одоо та нар ёс зүйтэй оюутан бэлтгэсэнгүй гэд эргээд бид нар лөө бас тийм хандлага бас ажиглагдаад идэг байхгүй юу? Уулнаас сургуульд заагаад байгаа. Хоёулангийн чи яриа бол одоо жоохон Монголын сэтгүүл зүйс толгомжийн асуудал гэж ер нь нэлээд хүн сэдвэрүүд бас ороод ах шиг байна. Ер нь жоохон муулах маягтай ч юм уу эдсэн хоол руу гал. Тэгээ үнэн юм аа. Үнэн юм бол бодит нь толгомж байгаа юм уу ч л одоо ийм юм руу чиглүүлчихэд байна шүү дээ. Ёс зүйгүй асуудал юу юм бэ гэхэлэр юу гэх нөгөө нэг жишээ өгдөг юм л да. Одоо аавынхаа ажлын машиныг нэг хүүхэд унавцсан. Тэгээд улсын юуны машинд тэгээд тэрийг гаргаж ирэл сэтгүүлчт нь артлаас нь сурчлага хийсэн чинь нэг өсвөр насны хүүхэд нь аавыгаа ажиллаг болгочлогд. Нилийн тийм одоо баг амиа хорлох хэмжээнд төр очиж байгаа хөөхгүй. Тэгэхээр бүр их нийгмийн юу асуудал биш бол ингээд нэг заавал одоо ингээд нэг юм ёс зүй асуудал гэдэг юм одоо ингээд өнөөдөр чинь сэтгүүлчид ингээд нэг хүмүүс ингэ байж байгаа дургу байж хат ярьцлага авах гээд байгаа хөөхгүй. Тэр хүн ярьцлага өгөхгүй байх хэрэгтэй байхгүй. Эсвэл одоо ингээд явж байхад ингээд баах олон камерууд ингээд нэг юм зүгээл. Тэгэл ингээд нэг юм асуун гэл ингээд нэг юм элдэж хөөгөл ингээд заавал тэднээс тэгэж одоо юм авахлаар одоо яг юунд сайжрах гэдэг гэдгийг би гайхдаг юм. Тэгээд нэг юм ёс зүй гэдэг бол хувь хүний одоо гэр бүлийн хүмүүжил, хувь хүний одоо туулах юм бол зөв бодол тэгээд редакцийн соёл энэ төр бол тэгэл нэг юм ёс зүйг агуулад байх юм бол болно. Тэгэхгүйгээр болохоор л ёс зүйг сэтгүүлчид ер нь би болоод байна л да нэг төрөний хэлээд идэх шиг л хинч авилгалчин гэдгийг шүүгэр тогтоогохтол муулаа авилгалчин мөн энэ гэдэг нэг юм дарамтлах байрталтай. Тэгэл нөгөө бичлэг энэ төр хийсэн месенгуута тэрийгээ одоо мөнгө олох гэж оролцсон ч гэдэг юм уу. Ингээд нэг ийм асуудлууд бас байна. Гэхдээ энэ асуудал зөвхөн одоо манай сэтгүүл зүйн салбарт байгаа юм биш. Бусад салбарууд ч гэсэн ийм нэг толгомцсон асуудлууд байдаг юм л. Уулын модортой богинтой гэдэг шиг. Тэгтэл энийг бол одоо удахгүй бас гайгүй болох бах. Яг гэх юм бол энэ орчин цагийн залуучуудын одоо нэг юм нийгмийг үзэх, үзэл хандлага, ажиллах гэж байгаа байдал энэ төр бол нэг юм өөр байна л да. Эднэр бол Монголын сэтгүүл зүйд одоо тийм дахиад нэг юм урсгал шинжилэл авчирна гэж бодож байгаа. Олон тийм залуучууд одоо ингээд нэг юм өөрчлөгдөж байна. Тэдний үе ирэхээр хүсэн үсэг энэ ёс зүйн сэтгүүлчт нь шахагдаал гараал явчихна. Ер нь бол тэгэл цаг хугацаа л харууллаад англи намайг сэтгүүлч болгож байгаад англи хэлтэй сэтгүүлч одоо 1-2хан байдаг юм одоо баг 50-д 1 байдаг юм тийм зөөхөн үе байсан. Тэрний өмнө бид эдээс өмнөх үед бол одоо Оросд сургууль төгсөөд ирсэн гадны бас суралтай бас сэтгүүлчид их ажиллаж байсан бол одоо сүүлийн жилүүдэд
захын хүүхэд одоо англи хэлтэй. Захын хүүхэд цаанаас бол мэдээлэл авчих боломжтой. Тэгээд нэг юм бас нөгөө юуг нь хөгжөөд IQ-га бас нэлийн сайн хөгжүүлсэн ийм залуучууд бас орж ирж шүү. Тэгэхээр бол ирээдүй бол гэрэлтэй харагдчихэв. Харагдаж байна. Тэгж бот хэлмэр. Тэгэхээр энэ иргэд бол хэвлэл мэдээлэлд бас энэ итгэлцэл бас буураад байгаа юм шиг санагдаад байгаа. Чам тийг санагдаж байна уу? Уу харин нөгөө нэг энд нэг нь чи тийм штэ гэсэн чиг үгүй ээ энэ чи тийм гэдэг ингээд нэг хоёр талаас ингээд нэг юм яваад штэ тий. Уг нь баримтал тусах ёстой штэ ер нь бол. Тэгэхээр ингээд нэг юм хоорондоо хэвлэл мэдээлэл өөрсдөө ингээд нэг юм хилцүүлэг өрнүүлээд нийгэмд ингээд хилцүүлэг өрнүүлээд тахлаар тэгээд нэг итгэл нь жоохон буураад байгаа юм шиг. Түүнээс уншдаг хүмүүс нь бол судалдаг хүмүүс нь баримтыг хараад энэ хэвлэл мэдээллийн байгууллагын худлаа хэлж байгаа юм байна. Энэ нь зөв хэлж байгаа юм байна гэдгээ ялгаж салгадаг аал явж байна л да. Ер нь ингээл одоо сошиалтай холбоотойгоор хүмүүс бол ингээд албан ёсны их сурвалжаас тийш зүгээр нэг постоос мэдээллийг аваад яваад ах шиг л байгаа юм байна тийм нэг юм Facebook цахим орчны юм давлгаа байна л да. Энэ давлгаанд ингээд нэг сэтгүүл зүй өөрөө нам зохиолч тань л да. Одоо хуучин бол мэрэгжлийн сэтгүүлч хийдэг байсан бол одоо захын хүн гар утсаа гаргаж ирээл хөтөлтөө хийгээл эн чи юм болж байна гэж үзүүлэл шууд дамжуулалтаа үзүүлчихэр чинь тийм ээ. Тэгэхээр нэг энэ олон хүмүүс нэг инфлюенсер болж байгаа хүмүүсийн бас давлгаанд бид манай сэтгүүл зүй хөрцөөд байна. За хоёулаач бас сэтгүүл зүйн салбартаас нэлээд угаасаа бодит байдал учраас шүүмжлэх талаасаа ч бас нэлээ ярилцлаа. Тэгээ бас нэг авах зүйл нь бол их шуурхай болсон тий хэвлэл мэдээллийн эрсдлүүд. Одоо та хэдийг суралцж явах үед энэ төр бол цөөхөн хэвлэл мэдээллийн эрсдлээ. За миний үед бол одоо бүрэг байхгүй шахвал байсан л та. Тэгээ өрсөлдөө маш их ихтэй. Тэгээд мэдээллүүд өглөөний мэдээ орой л гардаг. Энийг л хүлээдэг байлаа шүү дээ. Өнөөдөр бол хэвлэл мэдээллийн эрсдлийн тоо маш их болсон. За одоо нэг 400-аар хэвлэл мэдээллийн эрсдэлд нэг 5000 орчим инженер техник сэтгүүлч уран бүтээлчид ажиллаж байна гэж сүүлийн үеийн нэг тийм тоо баримт байна. Тэгэхээр одоо тэр ажиллах хүмүүсийн одоо тэр өрсөлдөөн хэвлэлүүдийн өрсөлдөөн нийлээд бий болоод байгаа нь бас их сайн тал юм тий. Тийм байна. Тэр нь яаж нэг өдөржингөө фэйсбүүкээр явуулсан юмыг орон давтаад ингээ үзүүлээд хас илүүтэйгээр дахиад өөр сэдв гаргаж ирж өөр юмнууд ингээд нэг хийгээд байгаа хөөх. Тэр нь бас ингээд нэг бас нөгөө хөгжих бас нэг эхлэл тавигдаад байгаа юм уу гэж харагдчих. Тэгээ хүмүүс бас мэдээллийг шуурхай хүлээж авч. Өдөр нь секундээр явж. Тэнд одоо гэмтрэг гарлаач гэдэг юм. Тэнд нэг юм байшин шатлаа гэж хэлэхэд л одоо хэвлэл мэдээллийн очихоос өмнө айл хэдийн ингэсэн байна. Энэ тэрний барилга маа төг гэд мэдээлэлээ шууд ингээд хүмүүс машин дотроос хийгээл явуулчих шин. Манай хэвлэлийнхний бас нэг шүүмж төртөд байгаа зүйл нь ер нь нэг тийм эрэг гигэн мэдээлэл үйл явдал дээр маш ховорхон. За ер нь дуйлан шуугантай сенсацтай тийм зүйл дээр бол маш их одоо хамгийн түрүүнд очичихсан байгаа нэг юу гэдэг ард түмний дунд олон нийтийн дунд бол энэ нэлээд шүүмжлэлтэй явдаг. Их сайхан үйл явдал дээр ерөөсөө хэвлэлийнхээ ирэхгүй байна. Харин тийм юмнууд яригдаад байгаа. Гэхдээ бас 100% одоо бүх сэтгүүлч тийм биш ээ. Ер нь сайхан юмнуудыг одоо сурвалжлаад хийгээд тэрийг олон нийтэд хүргээд явж байгаа сэтгүүлч зөндөө олон баг. Одоо зарим нэг ихтэл хөдөө зөвхөн малчтай амьдралыг сурвалжлаад явж байгаа сэтгүүлч байж л байна. Малчтын дуу хоолой болоо тийм ээ. Тэгээд бүр одоо хуучны хүмүүсээс эрэл хайгуул болоод одоо түүхэнд үлдсэн усуудын арга ирмэрийг олоод үр удмын олоод ярьцлага хийгээд тэргүүрээ хандлт аваад тэргүүрээ ингээ явж байгаа сэтгүүлч хийж байна. Ер нь өөрийн л өнгө өстэй байна. Цаг хугацаанд би одоо нэг л юмыг сэтгүүлч нартай хэлээд байгаа юм л да. Намайг дагаж явж байгаа нэг 10 сэтгүүлч байна өнөөдөр яг бичиж байгаа. Тэр нэг 20 гаруй хүүхэд байна. Тэгэнгүүт яг цаг хугацаанд захирагдахгүй амьдрч сураа л гэж. Яагаад үг гэхээр өнөөдөр нэг юм үйл явдал болцгийг энийг ингээл суралжлаалаад хийгээл гэдэг. Хэдэн жилийн дараа нэг хэдэн үйл явдлын юмуд хийхээс юу байхгүй. Түүхэнд үлдэх бүтээл байхгүй. Сэтгүүлчт ингээд хэдэн 100-аар авахгүй. Тэгэхээр би одоо цаг хугацаанд захирагдахгүй зүгээр чи энд ингээд том сенсац болж байгааг хамаа байхгүй. Чи зүгээр л яг энэ авсан эннийхээ араас л хөөгөөд мухарлаад ингээд хийгээл яаж сайн болох уу гэж яваад. Эн чи ингээд байжсэн аяндаа унших хүмүүс чи хүмүүс уншаал сонсох юмаа сонсоол үзэх юмаа үзэл ингээд явцдаг. Тэгэхээр энэнд тохирсон ийм юмыг л хийх хэрэгтэй. Тэгээд өөрөөр хэлэх юм бол одоо тэр
олон мянган, олон 110 жил, 100 жил ч байдаг юм уу? Юуг давсан тийм нэг юм мөнхийн бүтээлийг хийгээсэ гэж хэлж зааж. Бусад сэтгүүлчдийг ч гэсэн одоо бас тэгж уриалмар. Цаг хугацаанд ингээд нэг юм яараал тавчтаал сурчлага хийгээл яваад байдаг. Шууд дамжуулт тэгээл идэг, төрийн ордон тэгээл идэг. Хэдэн жилийн дараа би сэтгүүлч ихсэн чинь нэг ч уран бүтээлгүй байвал яах вэ? Тэгэхээр цаг хугацаатай одоо тийм нөгөө нэг юм биш. Өөрийнхөө одоо сайн бүтээл хийхин төлөх юм руу ингээл нэг юм тэмүүлж ингээд дандаа бодчих ёстой юм бэл. Нэг гоё түүхэн нэвтрүүлэг хийгээд тавиал хүмүүс үзэн шүү дээ ер нь бол. Тэгэл нэг юм зөөлөн ай нэвтрүүлэг, зөөлрөлттэй тийм сайхан нэвтрүүлгүүд бас хүмүүс үздэг шүү. Тэгэхээр тэрүүгээр бас нэг юм онцлог гарч ирэх хэрэгтэй шүү. Энэ танай редакц ч гэсэн яг энэ зарчмаар бол явж байгаа гэж би харж байна. Тэгж одоо сэтгүүлчтэй ингээл байжсан чи төрийн ордонд очиод тэднэртэй баах болон одоо сэтгүүлчид тэднэртэй баахан мэдээлэл дамжуул заавал тэднэртэй уралдаж очиж өрсөлдөөл одоо баг одоо яах гээд байгаа юм те. Тэгснээс өөр юм хөөгөөл явж их юм бол өөр нэг хүний одоо гой түүх олцсон тэр түүхийг араас хөөгөөл архив цугаад үйдэг юм уу? Цэргийн архив цугаа явжсэн. Гад нөгөөтгөө гаргаж ирэл хийхлээр болчих жоохгүй. Тэгэл одоо манай хүүхдүүдийн хэд хэдэн одоо бүтээлүүд байна л да. Одоо тэр Сэлэнгийн дулаан хавуулын ингэр дээр бас нас орсон нөгөө энэ төмөр зумыг тавьсан нэг 505 дугаар армийнхан дотор байсан нэг совилогч нөхрийг хараас нэг армийн генералс нөхрийг хараасан гэл нэг юм шийтгэх болгонд нь совилогчоор очиж нөгөөтгтэйг юм байсаар угаад нөгөө хоёр чи уулздаг нөгөөх нь нөгөө армийн Оросын генерал байсан нөхөр ууланд очиод нөгөө хоёр цуг буудуулдаг түүхч гэдэг юм уу те. Ингээд энэ мэдчлийн одоо хүмүүсийн ингээд нэг юм амьдралыг лийн түүхийг олох гээд явах юм бол гоё амтд. Манай нэг сэтгүүлч байна л да сая юу байдаг нөгөө Вьетнамаас гүйжирсэн хүрээ азраг гэдэг шүү дээ. Тэрийг энэ нэвтрүүлгийн одоо баг болгоод гараад л тэрнээс өмнө бид манай сэтгүүлч болсон байхгүй. 2 жил хөөцөлчөж олсон шүү дээ. Нэг 80 гарцсан насаараа эмчээр ажилласан эмэгтэй эзэн юм байна. Тэгээ жав гэж хүн юм байна гэдгийг тэгж олчихгүй. Тэгээд нэг тим юм нараас хөөгөл одоо халахын голын юуны 22 дугаар мортороо гэдэг хамгийн олон халахын голын дайн болоход хамгийн их тэр тулгаралтанд оролцож ялалт байгуулсан хороогоороо хэлмэгцсэн түүх гонигт. Тэднээсээс нэгч Монгол улсын баатар төрөөгүй бүгд хэлмэгцсэн. Тэгсэн чинь яасан гэхээр ялалтыг тэр хороонд авчихсан байхгүй. Түүх ингэж нэг юм хэлмэгдүүлэлт ингэж мартдаг. Тэгээд энийг тэр залуучуудыг бас гаргаж ирсэн одоо 4-5 сурчлага хийдэгч үйдэг юм уу тийм ээ. Заавал эдийн засгийн гэмтрээс гадна ингээд ийм бүрэн бүтээлүүдийн хараас бидэд бас нилээ явахыг зорж байна. Тэгээ одоо сайн бүтээл бол одоо мөнхийн бүтээл бол одоо тэгээд эзэнтэйгээ төрдөг. Одоо бид нар ч гэсэн сэтгүүлзийн үеийн уралцагчид одоо алдартай сэтгүүлчдийн алдартай бүтээлүүдийг энэ олон жилд уншсаар судалсаар мөнхийн бүтээлүүд байсаар л шүү дээ. Дахин уншаад байдаг шүү дээ. Тэгээ хүмүүс дахин уншихаар дахин үзэхээр тийм сайн бүтээл нэвтрүүлэг ярилцлага хөрөг хийх ёстой байхгүй. Энэндээсээ ухраад эхлэхээр л нөгөө буруу юм руу орчод байгаа юм л да. Ингэж л хэлмээр байна. Тэгэхээр сэтгүүлчтэй хөгж байгаа одоо ер нь гэхээр танай редакцийн сэтгүүлчдийн хувьд ингээд сонссон чинь бас тийм өрсөлдөөн дунд бас явдаг байгаа. Тэр сэдвийн хойноос тэр бүтээлийн хойноос эрэл хайгуулын хойноос ерөнхийдөө бол тэгээ өрсөлдөөн дундаас чинь нөгөө чанар сайн зүйл гарч ирдэг шүү дээ. Тэгж одоо ингээд бодсон сэдвараас хөөгд зохиолч одоо сэтгүүлч номжимдах манай редактор ороод гарч. Тэгсэн чи би нэг галтхан нэг хүнтэй таарсан нөгөө шанаг бутагаар нэг охиноо сольсон нэг охины түүх гээд тэгээд ах トゥ хамаатан сад нь их олон жилийн дараа хятадаас нөгөө хүүхдээ олсон гэлээ. Тэрний талаар чи хайвал яадаг юм бол хаанхын хүн гэдгийг би бол мэдэхгүй торгууд л гэсэн гэж байгаа байхгүй. За тэгвэл гараа явангууд сэтгүүлчтэйг ярилцیں۔ Хаанхын хож ховдын булганых. Тэгээ одоо шинжээ угуурмгын тэргээр ингэж яасан байж магадгүй байна гэдэг. Ингээ хайц 6 сар хайжгаад нөгөөтгий чи олсон чинь ах トゥ хамаатан садангууд нь сэлэнгэд амьдардаг. Тэгээ тэр нэг сүүлдээ нөгөө айлд ингээд явцсан хүүхэд нь яг бол нэг шанаг будаагаар солигдоогүй зүгээр тэр үуч чинь нөгөө хил гэж байгаагүй болохоор нэг юм баян айлын нөхөр
шууд нөгөө охины нөгөө нэг ёс байдаг гэсэн чинь хулгайлаад аваа яваад эхнэрээ болгочдөг. Ингээд нөгөө юу татцсан байж хаад хилийн шугам татаад эргээд орж иж чадахгүй байж хаад бүр гятадын гүн рүүгээ нүүгээд ингээд эргээд аавч хийдэг уулзчихгүй холбоо тасарцсан байхгүй. Тэгээ бүр нас гөгшөрсөн хойно хүүхдүүд нь нас урцны дараа тэр эмэгтэй ганцаараа болцсон байж хат ах トゥ хамаатан сатна хайсаар байгаад болоод нэг эмч залуу хайсаар байгаад 90 онд болоод тэгэд Монголд авчирч байж хат нөгөө эмэгтэй нь Монголдо хотод хулгам сайхан амьдарч байгаа тийм нас урсан нэг юм пагмөгч эмэгтэй түүх байхгүй. Ингээ олоод гаргаад ирэхлээр чинь нөгөө нэг юм амтанд нь орчих واخгүй. Заавал зэнтэй энэ хийшигээ залгасан ч болохгүйсэн, ийшигээ залгасан болохгүйсэн ч гэдэг юм. Тэгэл молиг очрын гард магна кинон дээр тоглодог молиг очр гэж үжигч алтан гэрлийн ар гэрээг л хайгаал бит тус зөндөл зовсон шин. Арай гэж үж яасан чи бүгд л Америкт амьдардаг байж хат нь олол миний аавд юм байсан гэл ярьцлага аваад хийчих واخгүй. Тэгээ яг мартагдчихсэн. Тэгтээ ард түмний дунд молиг очр гэдэг нөгөө дөрөв баясаар л байсан. Ингээд эхлэлээр нөгөө нэг юм сайн бүтээл сайн юу байх гэдэг юм л да. Тэгээд нөгөө гоё хүний хөргүүд байдаг. Одоо манай нэг сэтгүүлч юу вэ нөгөө цааз хүн амны эрэхт гүтгэгдэж цаазын ял сонсохдоо 23 настай байлаа гэдэг. 15 жил шоронд суусан. 2 удаа цаазын ял сонссон. Тэгээ сүүлдээ энэ бол нөгөө нэг цагдаа нарын буруутай үйлдэлээс болж хилмигдсэн байна. Цагаатсан. Хүний эрхийн комиссар бүр цагаат болсон. Тэгээ төрөөс одоодгуулах юм бол энэ хүнд яасан байна гэд хэдэн төгрөг өгсөн. Тэгвэл тэр 20 хэдэн настай байсан хүү 15 жил 40 гаруй настай болоод ингээд цагаатаад гарч ирж байгаа амьдралын түүх байдаг юм уу? За 90-ад оны үеийн тэр нөгөө нэг юм Монголын шорондчууд их олон хүмүүс тураалаар нас урсан шүү дээ. Тэр тураалаар нас урах үед одоо шоронгийн хянагч хийжсэн одоо тоглоом шүүгэн шийдвэр гүйцэх хэрэг газарт ажиллаж исэн одоо хүмүүсийн тийм бодит амьдралын яриач гэдэг юм уу? За нөгөө нэг та санаж нөгөө нэг шил авъя гэж явж ирсэн нөгөө нэг эмнэлгүүдийн дээрээс ингээд нөгөө барианы шилдэ хоош итгэхэр доотлолт нь ингээд яг яаж байгаа нэг сав гэж сүрээд авдаг залуу тань шинэ хүүхдүүд байсан шүү дээ. Тэр хүүхдүүд өнөөдөр яг ямар амьдарч байгаа гэдэг талаар нэг хүүгийн түүхээр одоодгуулах юм бол хөрөг хийчих жоохгүй. Тэр нь ингээд нэг юм хоёр цуврал, нэг цуврал нь А4 утсаар одоо нэг юм 4-5 нүр юм хийгээд нийтдээ 10 А4 утсаар өччихэд л 2-300 мянган ямар ч асуудалгүй шүү дээ. Нөгөө бичгийн соёл байх, нөгөө бичсэн юмыг уншдггүй л гэдэг тийм сайн бүтээл хийвэл айл хэдий аваад уншиж. Тэгэл сая нөгөө хөвсгөлөөс гэдэгт л хөвсгөл нуурын ирэг дээр байсан чи ерөнхийлөгч баах олон техник гаргаж ирсэн гэл байж гот нэг эмч настай болцсон 80 гарцсан эмч байгаа байхгүй. Тэгсэн чи одоо л их чихэн санаа амарлаа гэдэг. Тэрийг харжгаад ганц хөглөрсөн. Энэ 69 дотор байсан хүмүүсийн одоо тоглоом гаргаж ирд оршуулчихсан гэж бодож ирсэн. Гингуут нөгөө ханх сумаас гарч ивж байгаа цөмрөөд тэгээ оронгуут нэм чинтэр нь урд нь сууж явж байгаас чинь хоньны онгорт нь байсан хүмүүс гарч чадлаггүй талааж ив нас урцсахгүй. Тэгээ 44 жилийн дараа тэр хүмүүсийн ясыг одоо гаргаж ирээд нөгөө хүн ёсоор оршуулж яхад нь энэ талаар ингээд нөгөө тэр эмчээс яг юу гэсэн талаар гээд яриа аваад иччих жоохгүй. Тэгэнгүүт л тэр чинь бас л 2-300 мянган хүн уншаал одоо ингээл явчих. Тэгэхээр энэ уншихгүй байна мэн гэдэг бол бас худлаа л гэж хэлдэг. Тэгэхээр сайн бүтээлийг болвол хүмүүс уншнаа, уншигчд байгаа. Бодит нөгөө нэг юм амьдрал шүү дээ. Нэг хизээвлээ нэг охин байсан нөгөө бурхнаас гойсон нүгэлтэн өслөлөө нэг тийм гарчигтай. Тэгэнгүүт тэр ингээд нэг оюут хүүхд юм амьдрал нөгөө нэг лийн талаар бичсэн нэг аав наригчин ээж нь ингээд явцсан. Тэгээд дэнжи мянгад амьдрдаг ч билүү. Тэгэл нэг юм аав нөгөө нэг хүүхдүүдээс оддог байж байгаа л тэгэл яаж исэн талаар ингээд 33 нэг 90-ад оны үеийн тийм нэг готынхны амьдралын бодит үнэн гараад ирэнгүүт тэр амьдрал дээр тусч байгаа тийм амьдралаар туусан хэдэн зуун хүн байгаа болохоор тэр ингээ хүн төрчихөж байгаа юм. Нөгөө гялцал биш хүний ер нь амьдралын түүхэл ер нь үеийн үед одоо дандаа тэрэнд болж үлдэж ирсэн байт. За тэгэхээр маш сайхан уран бүтээлүүд одоо бүтээлийг хүргэж байдаг. Манай эргэлтийнхэн бол бид нар бол амтрах уншдаг, оюутнуудтайгаа хамтдаа уншдаг. За битэрийн ярилцах цаг ч гэсэн бас дуусах тийш анж байгаа шиг. Тэгэхээр одоо сүүлийн хэдэн асуулт яг Монголын сэтгүүл зүг одоо өөдөн татахад хамгийн чухал нэг өөрчлөлтийг чи юу гэж хэлэх вэ? Юу гэж харж байна? Юу эс нөгөө
Одоо бидэд хичээл ордог байсан л та. Одоо доктор Бүрхүүгийн Батбаяг гэдэг багш маань шүмж сэтгүүл зүйн шүмт татах. Одоо бидэд юун дээр алдаад байгаа юм. Юун дээр оноод байгаа юм. Тэ? Одоо энэ хүмүүсийг одоо таад ичээчээ гэдэг нэг юм зоригтойгоор шүмжилчих хүн олдохгүй байна л да. Ингээд нэг шүмжлээд эхлэх юм бол юм чинь ингээд нэг юм засраа авчдаг байхгүй. Одоо хошин урлагийнхан ч гэдэг юм уу, рок попын одоо дуулах юм бас ингээд нэг юм болохгүй байж байгаад нэг тойр зууж байгаа чин үнэнгээсээ ярилцаад тэг ингээд нэг алдаа оноогоо ярилцаа явсан чинь цаашгаа явсан гэдэг шиг сэтгүүл зүйч гэсэн одоо ингээд нэг юм тойр зууж байгаад болохгүй усуудаа юм болохгүй байх гэдгийг тодорхой нүүрэн дээр нь хэлээд болж байгааг нь хэлээд ингээд шүмжлээд ингээд нэг юм явах гол болохгүй хат. Тэгэхгүй л бүгд л дур зоргоор ажиллаж хин намайг юу хэлэх гэсэн шиг л байна шүү дээ. Тэгэхээр дараагийн 10 жилд энэ салбарын ирээдүй ямар байх болоо гэж төсөлж байна? Дараагийн 10 жилд ер нь бол шинжлэх ухаан руугаа нэлээ төссөн шинжлэх ухаанаа төвшсөн сэтгүүл зүй хүний бодит ийм амьдралыг ямар нэг юм гойчлохгүйгээр дээр үе одоо нэг юм хөргүүч ингээл нэг юм баах олон юу яадаг ч та нэг тэр хүн одоо тийм юу гэл нэг юм дүрслэн бичих биш эв энгийн амьдралыг яг эв энгийнээр тас гэ буулгасан энэ хоёр бүтээлэл ер нь иймэрхүү юмуд л ер нь цаашаа 10 жилийн зөнхөлж явна да. Одоо энэ нэг цэцэг сэтгүүлчийн бүтээл хөргүүд байна. Одоо манай Инх Мартин тэр нөгөө нэг бид бол Монголын тал нутаг чам тайртай гэд тэр нөгөө нэг юм Япон залуу Монголд ирээд нас урцсан. Тэгсэн чинь Монгол эмэгтэйгийн ээж нь Япон эмэгтэйгээс хэл мэдэхгүй мөртлөнгөөс сөгдөж гуйсан. Нөгөөтг нь босгож ирэнгуутаа хүүгээ алдсан ээж Япон эмэгтэй би энэ залуучууд гомдлого гэж хэлжсэн түүхч гэдэг юм уу тий. Энэ шиг ийм бүтээлүүд л ер нь үлдэндээ. Энэ ийм бүтээлүүд л ер нь илүү зонхол модонд орондоо. За тэгэхээр сэтгүүл зүйгээд одоо манай хаалгыг татаад орж ирэх гэж байгаа, суралцах гэж байгаа, сонирхож байгаа. Тэр залуучуудад ямар боломж байгаа бол? Таад нөгөө нэг юм анх бол одоо бид чинь сэтгүүл зүйр орж ирэх нь компьютер асааж унтраагаад дээр нь шивж чадахгүй дээр л байлаа шүү дээ яг үнэндээ бол. Яг үнэ. Одоо бол захын хөгөөд одоо компьютер дээр ажиллаж чинь, захын хөгөөд одоо ингээд нэг постэр хийчих чадчихээн, эвлүүлгээ хийчихээн. Бүр болохгүй юм одоо энэ чат GPT гэдэг юм юмнаас ингээд юм Google-дээс ч гэсэн хоцорчод шүү дээ. Ингээ асуугаад ингээ хийчдэг болж байна. Тэгэхээр одоо юу юм бэ гэдэг л нэг юм хитрхийх одоо ингээд нэг юм юуны нэг юм болж шít одоо цахим нэг юм болоод байгаа шиг бодит одоо яг юм амьдрал гэсэн одоо өөрөөр хэлэх юм бол нэг юм гоё амттай жимс шиг одоо байдаг юм уу те. Яг тэрэн шиг тийм нэг хөрсөн дээр буусан ийм гоё юмнууд одоо бий болно. Тэгэхээр тэрлүүгөө бас чиглэлээрээ залуучууд одоо энэ тайдад бас итгэж найдаж байгаа шүү. Монголын сэтгүүл зүйг одоо ийм шинээр суралцах гэж байгаа энэ залуучууд тэгээ нуруунд дээр одоо ирэх цаг болно. Тэгээд тэр үрж эхлэлээр ер нь бүх юмуд бас сайхан болно л гэж бодчих. Одоо нэг 2007-8 оноос хойших залуучууд ер нь их өөрчлөгдөж байгаа харагдаж шүү. Чиний хувьд бол одоо сэтгүүлч мэргэжлийг сонирхон судалж орж ир суралцаад өнөөдөр бас ингээд Монголын сэтгүүл зүйдээ одоо тасралтгүйгээр амжилттай ажиллаад явж байна. Тэгэхээр манай мэргэжлийн хамгийн сайхан үндэс нь одоо сайхан нь юунд орчдөг юм бэ гэдгийг сайхан асуултаар яриагаа өндөрлөө. За тийм. Одоо анх одоо ангийн багш маань бол сэтгүүл зүйд одоо зам ур зас одоо багштайгаа ингээд бас яриа сууж явах юм хэдэн жилийн дараа. Бас сонирхол ингээд гоё юм байна. Тэгээд анх мэдээ ингэж бичдгийг шүү. Дэлхийн хэвлэлийн түүх юм байсан шүү гэл ингээд зааж илаа. Одоо тэгсэн багштайгаа одоо ингээд сэтгүүл зүйн талаар үнэлт яриа сууж. Тэгээд хамгийн гоё юм гэх юм бол миний бодлоор гоё бүтээл хийчээд тэрнийхээ ард гарчаад гэрлүүгээ алхаж гэрлүүгээ харьж авах их гоё. Их гээл. Тэгээд сэтгүүл зүй бол өөрөө юу юм бэ гэдэг их буянтай л та. Гоё мэрэгчлээ шүү дээ энэ бол. Яагаад үгүй тэгэхээр тэнд нэг юм чинь амьдралын түүхийг гоё бичиж болдог. Энэ багшийн түүхийг бичиж болдог. Тэр хөдөө орон нутагт байгаа малчны амьдралыг гоё одоо тийм олон таруулахаар гоё хийж болдог тийм. Хаанч очиж нүүртэй хинтэй ч уулзаж болдог. Хүн болгоны өөрсдийн амжилтын түүхүүдийг сонсож болдог. Тэрнээсээ өөрөө одоо цэнийг аваад ингээд нэг юм ингэж болох юм байна гэдгийг хамгийн түрүүнд мэдэж болдог тий. Тэр нэг амжилтын нууцыг
нууц руу бас орж чаддаг ийм сайхан мэрэгжил шүү. Тэгээд энэ мэрэгжлийг бас хэрвээ яг ёс зүйтэй гоё редакцид орох юм бол харамсахгүй шүү л гэж хэлмээр. Яг үнэ ер нь нөгөө зөв сэтгүүлчийг дагаад зөв редакцид ажиллах юм бол маш сайхан мэрэгжил шүү. Тэрийг бас манай хүрлээ өөрийн биеэр бас мэдэрсэн баг тий. Одоо та үндсэн телевизийн алтан гэрэл гэдэг одоо парламентын сэтгүүлч тоомжихыг одоо мэдэн ш. Тэгэл баг зарим улсын хурлын 77 дахь гишүүн 77 дахь гишүүн гэж явуулсан 76 хэдэн үеийн улсын хурлыг сурвалж байгаа юм чинь. Тэгэхэд алтан гэрлэхийг хааж утсан хинж байсан гэсэн монгол хүн бол таньдаг байхгүй. Баг улсын хурлын гишүүдээс илүү таньдаг шин. Тэгэхээр энэ мэрэгжил бол ийм гоё сайхан зөв явах юм бол ингээд нэг юм ард түмэндээ хүндлэгтэй явдаг сайхан мэрэгжил шүү. Миний хувьд ч гэсэн одоо бүр 7 дугаар ангиас хойшлоо одоо энэ мэрэгжлийг эрт сонгоол өнөөдрийг хүртэл ингээл энэ мэрэгжилтэй үнэнч тууштай за ирээдүйн сайхан сэтгүүлчдийг бэлтгэхийн үүстэй ингээл бас зүтгэж яваад маш их баяртай байдаг. За ингээд дэлхийн хөвлийн эрх чөлөөний энэ сайхан өдөр бас ингээд хүрлээтэйгээ ярилцлагын ширээний ард суугаад Монголын сэтгүүл зүйн талаар бас ингээд сайхан яриа хөрөөд илгэсэндээ маш их баяртай байна. Урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. За баярлалаа. Тэгээ шаваа урьж ярьцлага хэлгсэн. Тэгээ одоо чад ядагчсан асуултанд чи хариуллаа. Тэгээ сайн муу болсныг одоо мэдэхгүй байна. Тэгээд ядагчсан бодит үнэнгэл одоо нэмэлт тачрахгүйгээр л ярьлаа. Яг Монголын сэтгүүл зүй бол гэрэл гэгээтэй. Ирээдүй бол өөдөр маш сайхан цаг хугацаа бол бүх зүйлийг одоо харуулдаг шүү дээ, тийм ээ. Яг энэ одоо хавар болоод одоо ингээд 100-ийн сар арай гараагүй үед модод одоо яг нэг юм нахиалж гөлөглөсөн яг энэ шиг л байна да. За баярлалаа. За ингээд цаашдынх нь ажил амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ирвэ. За баярлалаа. За баярлалаа. За эрхэм үзэгчдээ Check Plus подкастын маань шинэхэн дугаар үзэгч танд хүрлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Дараагийн дугаараар дахиад уулзъя.